Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгч сонсогчдоо. За Сонноос подкастын маань 2026 оны хамгийн эхний дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Нэгэн зочны ярилцлагыг та бүхэндээ хүргэнэ. За энэ ярилцлагыг уг нь бол би 12 сарын дундуур ч юм уу гаргая гэж бодож байсан боловч ингээд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулна ингээд айгүй зовгүй явсан болохоор гаргаж амжсангүй. Гэхдээ одоо гаргахад ч гэсэн яг сэдвийн хувьд бол тохиромжтой гэж бодож байна. Яагаад гэхээр мэрэгжлийн сэтгэл зүйчтэй хийсэн ярилцлага байгаа. Зочны маань бас нэгэн онцлог нь болохоор Ирланд улсад сурч амьдарч байгаа. Тэгэхээр ер нь Ирландд байдаг монголчууд ямар арга замаар Ирланд руу гардыг, голцоо юу хийдий, яаж шухан аж төртэй вэ гэдэг талаар бид хоёр яг ингээд Чехийнхтай харьцуулаад ярьсан. Тэгэхээр Ирландд Чехэд амьдардаг хүмүүс сонирхолтой хаас гадна эдгээр улсууд руу бас явхаар сонирхож байгаа хүмүүст ч гэсэн сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд мэрэгжлийн сэтгэл зүйч гэдэг утгаар нь бас яг тэр талын юмнуудыг гадаадад амьдардаг хүмүүсийн сэтгэл зүйд тулгардаг асуудлуудын талаар бас ярьсан байгаа. Тэгэхээр подкастаа дуустал нь үзээрэй. Сонноос Хүүши нэр Сонноос бро. Тэгээ манай өнөөдрийн зочин бас л маш онцлогтой зочин байгаа. Энэ бол сэтгэл зүйч Ундрмаа Ирланд улсаас холбогдож байна. Сайн уу Ундрмаа? Хай. Сайн байцгаана уу? Ундрмаа энэ одоо тэгээд мэрэгчлэрээ 2 жил ажиллаагүй ерөн сурж байгаа, мастертаа сурахад бэлтэж байгаа. Тэгээ энэ 2 жилийн хугацаанд яг сэтгэл зүйч гэж дуудуулахаасаа бас ичээд байдаг болсон байлээ. Яг мэрэгчлэрээ ажиллаагүй учраас. Зүгээр. Гэхдээ яг мэрэгчлэрээ сурч төгсчөөд мэрэгчлэрээ ажилтсан гэдэг чинь л яг тэр мэрэгчлэр дуудуулах нэр төрийг авцсан гэсэн үг шүү дээ. За тэгэхээр манай подкастын урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Ер нь манай Ундрмаа ингээд нөгөө олон нийт рүү хүрсэн ажил хийхэд байнга л амар урайлахнаар хүлээж авдагт нь би айгу дуртай байдаг. Угсаа ажлынх нь онцлог нь ч тэр бах те. Тэгэхээр манай сонсогчдод юуны төрөнд өөрийгөө товчхон танилцуулаач. За тэгээ ийм боломж олгосонд маш их баярлалаа. Бас би 2021 онд хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгэл судлаач мэрэгчлэр төгсөж исэн. Тус ондоо Монгол улсад анхны боловсролын сэтгэл зүйч болж исэн 21 бүсгүйн нэг болоод Булган аймагт боловсролын сэтгэл зүйчээр ажиллаад боловсролын сэтгэл зүйчээрээ 4 жил ажиллаж агаад тэгээд Ирланд улсад мэрэгжил дэвшлүүлэхээр зорж ирсэн ийм хүн байгаа. Одоо хоёулынх нь ярих гэж байгаа сэдв бодлого гадаадад амьдрах нь хүмүүсийг өөрсдөд нь аюул сайн нээж өгдөг юм байна гэдгийн нэгээр би ингээ нөгөө нийгэмд тусдаа үйл хийхгүй бол нийгэмдээ ямар нэгэн хувь нэмэр оруулж ийн гэж өөртөө тийм үнэмшүүлэх үйлдэл хийхгүй бол айгу гэмшдэг хүн юм байлээ. Тэгэл бараг л ядаж Монголдоо зүгээр л хичнээн сэтгэл зүйч хичнээн одоо нийгмийн ажилтан ямар нэгэн нийгмийн үйлдэл хийдэг хүн биш байсан ч гэсэндээ зүгээр татвараа төлөөд зүгээр нэг монгол хүнд нөлөөлөд явж исэн бол илүү нийгэмд хэрэгтэй байж үдээ гэж бодож моддаг. Айгуу тийм амбицтай хүн гэдгээ мэдэж авсан. Аха. Тэгвэл энэ подкаст бас ашиг сонирхлын зүйл болж дарлаа шүү дээ. Гарцаагүй тийм болж байгаа юрдээс би чинь бас нийгэмдээ нэг жоохон хөрөнгө оруулаад байгаа шүү гэдэг эгоогоо өөртөө тижээх гээд те тгий дуртай яа гэд. Би ч гэсэн бас нэг сайндаа ч энэ подкастыг хийгээд байгаа юм биш шүү дээ. Ер нь бол нөгөө анхандаа хийж эхлэхдээ яг юм нэгдүгürt ярих хэрэгцээ амар их байсан. Тэр хэрэгцээгээ хангаж чадахгүй ойроо таньдаггүй цөөхөн болохоор адаглаад ингээ подкастаар 7 хоногт нэг удаач болтгоо ярьжээ гэжсэн. Дээрэс нь бас яг нөгөө чамтай төстэй нэг тал ингээд ямар нэгэн сонирхолтой ч юм уу гоё юм мэдээд авчаараа тэрийг ингээд хүнтэй хуулцмаар санагдаад идэг. Харин тийм бүр яг тийм хүн гэдгээ за яг угаасаа л нийгмийн ухааны мэрэгжлийг сонгоцсон байгаа. Гэхдээ ердөөсөө яг ийм ямар нэг юм нийгэмдээ өгмөр ээ гэж ингэж их боддог хүн гэдгээ энд эртлээ бол ойлгохгүйсэн. За тэгвэл хоёулангийн чи өнөөдрийн ярилцлага ерөнхийдөө бол 2 хэсгээс бүрдэн. Эхлээд хоёулаа яг байгаа улсынхаа амьдрах орчин ямар хувийн те Ирландд байдаг монголчууд ерөн ихэнх нь ямар шугамар явж очдгийг юу хийдیں۔ Чехэд байдаг монголчууд ихэнх нь ямар шугамар ирдэг юу хийдیں гэдгийг ярина. Тэгээд сүүлийн хагасд нь болохоор түрүүний ярьсанчлан гадаадд байгаа монголчуудад одоо нийтлэг тулгамддаг сэтгэл зүйн асуудлууд юу гэдэм бол тэрнтэй яаж тэнцүүл зүгээр байдгийм бол гэдгийг ярилцсанаа. За тэгээ. Тэгэхээр Ирланд руу очиод одоо 2 жил болж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр анх яг яаж Ирланд руу явсан бэ? Ингээд
хүн амьтнаар зуучлуулж явдсан юм уу? Яаж явдсан? Одоо яг жил 4 сар болж байна. Ирланд руу ер нь бол хүмүүсийн явдаг монголчуудын наашаа ирдэг ерөнхий зарчим бол хэлний бэлтгэлээр ирдэг. Агентаар зуучлуулад хэлний бэлтгэлээр ирдэг. Хэлний бэлтгэл бол 8 сарын хугацаатай байдаг. Тэгээ яг энэ визний нөхцлөөрөө 3 удаа сунгах боломжтой буюу яг 2 жил Ирландд амьдрах боломжтой байдаг. Тэгээд ихийнх нь ерөнхийдөө ингээ 2 жил болоод буцдаг. Зарим нь бол нөгөөтгөө их сургууль болгоод сунгаад, ажлын виз болгоод сунгаад үлддэг. Гэхдээ аль алиных нь хувьд нөгөө нэг бас амаргүй тийм хялбар олдчихдог виз биш. Одоо солонгостой харьцуулахад сургалтын виз бол тийм амар олдчихдог биш. Бас тийм хямд өртөгтэй биш учраас Ирландд ирж байгаа хүмүүсийн бол ихийнх нь ер нь 2 жил болоод буцдаг гэж би одоогоор харж байна. Тэгээд хэлний бэлтгэлд сурч байгаа хоорондоо бас хажуугаар нь ажиллах эрх нь нээлттэй үү юм уу? Тий, хууль ёсоор 20 цаг хүртэл 7 хоногт 20 цаг хүртэл ажиллах боломжтой. Тэгээд энэ 8 сарын чинь 6 сар нь яг суралцах хугацаа, 2 сар нь holiday гэж тооцогдож байгаа. Чиний амралтын хугацаа. Тэгэхээр чи тэр амралтын хугацаанд 40 хүртэлх цаг хууль ёсоор ажиллах хэрэгтэй. Гэхдээ чи 20-с дээш цаг ажилласан байлаа гэд энэ нь бас хууль бус болохгүй. Зүгээр л чиний татвар арай их нэмэгдэнэ. Ер нь бол чихтэй адилхан юм бэ? Тийм, би сонссон. Би яа гэхээр Ирландд ирэхээс өмнө миний хамгийн анх Сонноос подкастыг үзчихсэн дугаар бол нөгөө нэг Чехийн цуврал юу байсан? Подкаст. Тийм, тэгээд би яг тэрний талаар дөнгөж сая бодоод сууж илаа. Тэрэн дээр ер нь нэг иймэрхүү юмнууд гарч ирсэн даа гэд тэр талаар бодоод суужсан. Ер нь ижлэн. Тэгээд цалингийн доод хэмжээ түрүү жил намайг ирэхэд 12.48 байлуу? Тийм байсан. Еврогоор. Тийм, еврогоор. Одоо бол 13.50 байгаа. Тэгээд он гараад 1 сарын 1-ийн гэхэд 14.30 бас 50 мав ч юм уу. Ер нь бол жил болгоно 1 хүртэлх еврогоор нэмэгддэг. Гэхдээ тэр хэмжээгээр бас нөгөө амьдралын өртөг нэлээд өндөр баха тий. Нэлээд гэж хэлэмгүй. Яг бас нэмэгддэг. Жохон хүнсний үн цалин нэмэгдэнгүүт хүнсний үн бол юм нэмэгддэг. Тэгээ би юутай харьцуулахад нэлээд гэж хэлж чадахгүй байна вэ гэхээр Монголтой харьцуулахад. Тийм, Монгол бол яг цалин нэмэгдээд одоо сая бас багш нарын цалин нэмэгдлээ маш гайхалтай мэдээ боллоо. Би өөрөө боловсролын салбарт ажилладаг байсан хүн учраас тэр талаар нэлээд анхаарал хандуулж исэн. Тэгээд юмны үн хэр нэмэгдэх бол гэдгийг одоо би бас ажиглаж байгаа. Яг тэгэхээр Монголд бол бүр юм шууд нэмэгдчихдэг. Тийм. Энд бол харьцангуй гайгүй учраас илүү өндөр гэж бол хэлж чадахгүй байгаа юм. Тэгвэл зүгээр ингээд чи барагцаалаа тооцсонгууд одоо чи бол оюутан гэсэн үг шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр ингээд оюутан хүн сард ерөнхийдөө хэдэн евротой байх шаардлагатай. Одоо байрандаа, хоолндоо ингээд хамгийн багаар ч юм уу тооцоход хэрэг зарцуулдаг. Зардлын хувьд би нэг юм аягүй сайн онцолж хараад байгаа. Тэрний юу вэ гэхээр энд ирж байгаа хүмүүс хостой болон ганц бие гэдэг ийм хоёр ангилал томоогдож байгаа байхгүй юу. Тэгэхээр хостой хүмүүс байр олдож шал ондоо. Яагаад вэ гэхээр зүгээр л нөгөө нэг ийм том ортой нэг өрөө чинь ондоо үнэтэй. Тэгээд тэр байр том ортой өрөө байна гэдгийг тэр хаусныхан зохион байгуулалт одоо зөвхөн 5 үнэтэй ч юм уу. Тэгэхэд манайх бол ийм яг миний амьдардаг байшин бол ийм доормын зохион байгуулалттай байхгүй. Жижиг өрөөнүүдтэй. Тэгээд ийм 5 хүн давхар олгондоо нэг юутай галтгоотой 5 хүн дундаа 6 хүн дундаа нэг галтгоотой. Тэгэхээр ганц бие хүнд байр болон бусад зүйлс яаж байдаг вэ гэвэл миний жишээгээр хамгийн бага байрны үн бол сарын 500 евро. Хүнсний хэрэглээ хамгийн багаар тооцоход нэг 7 хоногт 20 евро. Тэгэл 4-7 хоног байгаа гэд тооцчихно. Гэхдээ энэ 20 евронд чинь зөвхөн хүнс л орж байгаа. Ямар нэг ахуйн хэрэглээ бол ороогүй. Хэрвээ ахуйн хэрэглээ орох юм бол дахиад нэг 25-30 ч юм уу тий тооцогдоод явчихна. Тэгээд нийтийн тээврийн хэрэгсэл бол 1.8 евро, 1.80 евро. Хэрвээ чи юуг бол картгүй. Студент картгүй бол тий. Тэгээд студент карттай бол 1.60 билүү 1.20. Нилээн л зөрүүтэй байдаг. Би тэгтээ нөгөө нэг манай гэр хотын төвд сургууль ойрхон, ажил ойрхон учраас бас баг хэрэгэлдэггүй учраас яг сайн мэдэхгүй байгаа тийм. Гэхдээ нэлээд олон хүмүүс маань мэдээж бараг л өдөр болгон яг л Улаанбаатарт амьдардаг шиг гэр сургуулийн хооронд бас хэрэгэлдэг. Тэгэхээр нэг ойролцоогоор 700 евронд амьдарчин гэсэн үг үү тий? Тийм, тэгээд 20 цагийн ажилтай л гээд бодох нь шүү дээ. 7 хоногт ер нь бол хамгийн багадаа дунджаар хамгийн бага нь биш юм а дунджаар нэг 20 цаг ажиллана. 13.50 еврогоор. Тэгээ бодоход яг л дүндээ дүн л болдог. За 700 евро гэдэг чинь манайхаар чинь 15,000 крон гэсэн үг үү? Арай илүү зардалтай биш үү? Тийм үү? Тий, Чехийг харьцуулах
товчлуулаад ярих юм бол би бас нөгөө оюутны визээр ирж исэн. Чехэд байгаа монголчууд ер нь бол дийлэнх нь ажлын гэрээгээр ирдэг. Тэр нь тэгээ хувь хүн ч юм уу байгууллагаар л зуучлуулаад ирдэг юм шиг гоо шууд өөрөө ингээд Монголоос ажил хайж аваад ирнэ гэдэг бол за мэрэгчлэр ажиллах хүнд нэлээ өндөр ур чадвартай бол боломжтой түүнээс бол тун хэцүү. Яг тэр ажлын гэрээгээр ирж байгаа хүмүүс бол ихэвчлэн үйлдвэр мүлдэрт ажиллаж байгаа. Тэгэл хөдөлмөрийн доод хөлсний доод хэмжээтэй л ойролцоо мөнгөөр цалинж штэ. За тэгээ олон жил ажиллавал бас арай ахаад явах боломжтой. Тэгээд мэдээж ихэнх нь нөгөө нэг практ биш өөр жижиг хотуудад амьдардаг болохоор бас зардал нь арай гайгүйч гэдэг юм уу. За яг оюутны хувьд ганц бие хүн ингээд практ амьдрахад оюутны байранд байна гэдэг нь айгүй том давуу тал болж байгаа. Оюутны байр чинь ингээд байр түрээслэх, хуваагаа түрээслэхээс хамаагүй хямдхан. Хуваагаа түрээслэхэр чинь тэгэл байрны түрээсээс гадна цахилгаан махилгаан ингээл амар толгойн өвч ихтэй байх. Шууд нөгөө хаус түрээслэх ярьж штэ. Бүтэн хаусыг нийлээд түрээслэх. Бүтэн хаус ч биш ээ. Зүгээр ингээд апартмент орон сууцыг ингээд хоёр өрөөгөр нь ч юм уу ингээд хуваагаад түрээсч мөрөөслөх. Ганцаараа бол тийм түрээсийн байр болоход тун хэцүү олдлооч зүгээр оюутан хүн бол дийлэхгүй гэсэн үг нэ. Пракч ер нь сүүлийн үед ингээд орон сууцны үн амар өндөр байгаа. Берлин Вент ойролцоо байгаа шүү дээ. Тэгсээр нэг цалин мангар байгаа гэдэг. За тэгээд оюутны байранд дэвдэг болохоор харьцангуй гайг байгаа. Тэгэхээр ер нь сардаа бол ингээд над шиг амар хэмнэлттэй байж чаддаг хүнд бол 400-450 евро хавцаа зардал гарна. Байр, хоол, тэгээд автобусны мөнгө, гар утас центр гэдэг юм те бүх хэрэглээг оруулах бодонгууд нэг 10-аас 12 мянган крон гэсэн үг байхгүй тэр нь. Тэр нь евроор хэдэн төгрөг гэсэн үг вэ? Тэр нь харин 400-450 евро өсрөл 500 евро. Оо хамаагүй бага шүү дээ тийм. Гэхдээ цалин хийсэндээ харцангуй бага. Би түрүүн чамаг цагийн доод хэмжээ нь үнэлгээ нь 13.5 евро гэхээр ч вау гэдэг байгаа шүү дээ тий. Энд болохоор сарын бишээ цагийн үнэлгээ хамгийн доотлол нь 5 евро хавцаа юм уу? Тэгээд жил болгон бас нөгөө нэмэгддэг л дээ. Тэглээгээд нэг шалахгүй. 5 евро гэхээр чинь би бүр вау гэх юм шүү дээ. Вау. Тэгэхээр ер нь бол яг нөгөө олж байгаагийнхаа хэрээр зардал нь бас өндөр л байгаа юм л та тий. Чи бол одоо хэлний бэлтгэл сурахдаа оюутны виз гэсэн визээр байдаг байх нь шүү дээ тий. Энд болохоор бас хэлний бэлтгэлүүд нь яг тийм тустай байд юм бэлээ. Оюутны виз гэсэн виз олгодог төрлийн хэлний бэлтгэл зүгээр юм нөгөө курс хэлний курстэй арай богино хугацааны ч юм уу эсвэл 1 жилийнх байсан ч гэсэн үзэх цаг нь цөөхөн болоод ирэнгүүт тийм виз олгодоггүй ч юм уу. Тэгэхээр яг нөгөө оюутны визээр ирнэ гэх юм бол яг тийм зөв хэлний бэлтгэлээ сонгож ирэх хэрэгтэй юм билээ. Тэгээд хэлний бэлтгэл дуусангуудаа их сургуульд орж болно. За хэлний бэлтгэл хайж явах явцдаа сэргэлэн байгаа те ажил болоод ажлын гэрээгээр ингээд явдаг хүмүүс ч гэсэн байгаа. Өнгө жил яг л өнгө жил. Тэгээ их сургууль оюутны визтэй хүн ер нь бол яг түрүүн хэлсэнчлэн 7 хоногт 20 цаг ажиллах боломжтой. Тэгээд тэрнээсээ давуулаад одоо жишээ нь 2-3 газар бригад цагийн ажил хийгээд ч юм уу тэгээ ажилтдаг хүмүүс ч гэсэн байна. Тэр нь бол яг тийм хууль бус зүйл бол биш. Яг чиний хэлсэнтэй л адилхан юм билээ. Тэгээд их сургуульд сурж төгссөнгүүт харин зарим улс чинь бол шууд буцаачд юм лээ шүү дээ. Тэнгүүд энд болохоор юу яадаг? Яг Чехийн дипломтой болонгууд тэр дипломоо үзүүлээд ажил хайх виз гээд 9 сар хүртэлх хугацаагаар виз авч болно. Тэгээд тэр хугацаанд ажил олчих юм бол үргэлжлүүлээд нөгөө нэг ажилчны визээр гээд явж болно. Тийм хэрвээ энд бас их сургуульд сураад заавал их сургууль биш коллежид сураад төгсчих юм бол 2 жил хүртэлх ажилд амьдрах виз бас өгдөг. Дараад нь их сургууль коллежийнхаа дараа нь ажилд ороогүй байсан ч гэсэн үү? Би харин тэрийг тим гэж бодоод байна. Ажилд ороогүй байсан ч гэсэн 2 жилийн амьдрах виз өгдөг гэж би бодоод байна. Гэхдээ би яг баттай мэдэхгүй танийг сая ингэж хэлсэн чинь нэрээ заавал эхлээд ажилд орсон байх хэрэгтэй юм болов уу? Би тэр талаар яг сайн мэдгүй. Тэгвэл одоо ингээд Ирландд байгаа монголчуудыг хараад ер нь хэрэг их монголчууд идэм бэ? Нэг хотод л төвлөрсөн байт юм уу? Өөр хотод байт юм уу? Цөөн хэдэн том хотуудад төвлөрсөн байгаа. Яагаад гэвэл нөгөө нэг ажил олдоц гол нь тэнд нөгөө нэг хэлний сургуулиуд байгаад байна шүү дээ. Монголоос зуучилж өгдөг томоохон хэлний сургуулиуд байгаад байгаа учраас Лимерик, Корк, Даблин бол нийслэл хот. Нэг энэ 4-5 хотууд 5 хүрэх юм уу да? Нэг 4 хотууд төвлөрсөн байгаа юм л та. Чи анх зуучлалж агентураар явж ирсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо ингээд очсон хойно харж хахад заавал тийм зуучлуулах шаардлага байсан байна уу? Өөрөө шууд ингээд сургуультай бүртгүүлээд явах боломж юу хэр үт юм бэ? Яг өөрөө сургуультай бүртгүүлээд явах боломж хэр байдгийг бол мэдэхгүй байна. Гэхдээ миний харснаар бол угаасаа агентээр явцсан нь баг одоо юу гэдгийг ашигтай.
Тийм үү. гэж хэлэх юм уу? Яг нөгөө нэг жишээ авах юм бол пицца хийхийн тулд бүх ингредиенсийг аваад тэгээд пиццагаа хийгээд үлдсэн ингредиенсүүдсээ ингээд хэрэглэхгүй нь мэддэхгүй хадгалаад нэг л пицца хийхийн тулд ингээд зардал үржижснээс яг л ойлгомжтой юмаа мэддэг, ажиллаа мэддэг, хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой гэдгээ ойлгодог хүмүүст мөнгөний төлөөд өөрөө тэнд яг хийх ёстой юмаа хийгээд л ажилтаа бол ажилтаа санаа зовоод л ингэ байжсэн нь цаг ирчүүч энергийн хувьд хамаагүй зөв гэж би харсан. Одоо би тэгээд ирж байгаа хүмүүсийг ер нь бол сайн агенттайгаа холбогдоод агенттайгаа сайн яриад тэгээд зуучлуулад ирсэн нь зөвөө л гэж зөвлөдөг. Тэгээд агентаар ингээд хэлний бэлтгэлд явангууд ч очоод бас хийх цагийн ажлын тэрийг нь олж өгөхгүй юу? Өөрөө тэрийг олох уу? Тэр бол яг нэг талаар маркетинг байгаа даа шүү дээ. Аль нэг агентд манай найз байдаг байлаа гэхэд найзтайгаа холбол нэг хүн очиж гинэ чи ингээд нэг дараагаас асуугаад өгөх боломж байна уу гэдэг зарчмаар тэр агентуудын хувийн ахаад Монгол төлөөлөгч ч юм уу хамтарч ажилладаг монгол хүн Ирландд байдаг үгүйгээс шалтгаалаад тийм юм байгаад байна уу гэхээс яг албан ёсоор нөө Солонгос руу ажилд зуучилдаг шиг тэгж зуучлана гэсэн юм бол байхгүй. Тэгвэл тэр талаараа ялгаатай байна. Чех рүү бол яг хэлний бэлтгэлч байна уу эсвэл шууд их сургууль сурахаар ирсэн ч болно шүү дээ. Яг тэгэхээр нөгөө чех хэл дээр нь улсын сургууль сурахад төлбөргүй тэр боломжийг ашиглах гэж хүүхдүүд ер нь хэлний бэлтгэлд сурдаг. Тэгвэл хэрвээ чех хэл дээр сурмааргүй байх юм бол шууд англи хэл дээр төлбөртэй их сургууль сурч болдог байхгүй. Тэгээд хэлний бэлтгэл сурах ч байна уу эсвэл их сургуульд сурах ч байна уу анханасаа бүх юмыг өөрөө интернетээр харж агаал сургуульдаа онлайнаар бүртгүүлээл төлбөрөө төлөөл ингээд бичиг баримтаа бүрдүүлээд элчинд визэндээ ороод ингээд ирэх бүрэн боломжтой. Ерөөсөө зуучлуулагч хайх ямар ч шаардлага байдаггүй. Жохон мэдээлэл хайдаг чадвартай байхад л ерөөсөө хангалттай байхгүй. Тэгээд дээрэс нь маа нөгөө чехэд суралцдаг оюутан залуусын холбоо бол ингээд хүмүүс холбогдоод энэ зүрх юм асуухаар хэлээд өгдөг. Нээлттэй байдаг. Өөрсдийнхөө туршлагаа суулцдаг тийм. Ямар гоё юм бэ тий. Тэгээд одоо барууны орнуудыг бодох юм бол төлбөр мөлбөрн ч гэсэн бас арай гайгүй. Ер нь ингээд жилийн төлбөрийг нь бодоод үзэхэрч бараг л Монголын сургуультай л ойролцоо юм шиг л болоод идэв шүү дээ. Яг миний хувьд болоод тахлаарэ Ирландад сурах тал дээр яг таны эсрэг байр суурьтай байгаа. Гэхдээ хүмүүс бас миний эсрэг байр суурьтай байж магадгүй. Би чи яг нөгөө нэг өөрийнхөө л мэрэгчлэр сурна, яг л ийм байдал, ийм чиглэлээр ингэж л сурна, иймэрхүү их сургуульд сурна. Үгүй бол ингэхгүй гэдэг нөгөө нэг варианттай байгаад байгаа учраас надад бол Ирландад сурах нэлээд зардалтай санагдаад байгаа байхгүй юу. Яг хөө зарим хүмүүс бол зүгээр тэр сургалтын визийг ашиглаад гадаадд ажиллаж амьдарч үзгээд мөнгө хураах гат ч юм уу тийм байдалтай ирж байгаа байж болно л доо. Миний хувьд нөгөө нэг яг л сурна гэсэн зорилготой. Тэгээд сайн сургуульд сурах зорилготой байгаад байгаа учраас ер нь Ирландд бол айгүй үнэтэй. Лондонгийн сургуулиуд харьцангуй хямдхан. Гэхдээ Лондонгийн амьдрах өртөг өөрөө үнэтэй. Ирландаас илүү. Их Британий ерөн зөвхөн Лондонгийн ч гэлтгүй Их Британий сургуулиуд харьцангуй Ирландаас үнэн багтай юм шиг боловч нийт амьдрах өртөг нь илүү үнэтэй. Ирландд бол ямар ч ингэ ажиллаа хийгээд амьдарч болмоор юм шиг боловч сургуулиуд нь нэлээд үнэтэй. Тэгээд учиргүй тийм дэлхийд өрсөлдөхүйт сургуулиуд цөөхөн. Тэгээд тэр Trinity байна, UCC байна, Dublin-ийн их сургууль байна. За энэ гурван их сургууль бол Ирландтай ингээд толгой зөгч байна. Гэтэл энэ гурван сургуульд орохын тулд маш их өрсөлдөг хэрэгтэй. Бүр зөвхөн international оюутнууд биш, зүгээр дотооддоо маш өрсөлдөг хэрэгтэй. Тэгэхээр сургалтын хувьд бол бас бодож үзэх шаардлагатай гэж би хэлнэ. Ирландын их сургуулиудыг бол. Тэгээ ер нь бол сургуулаа айгуу сайн зөв бодож ижил сонгох хэрэгтэй юм байл л да. Чехэд жишээ нь ингээд нөгөө хэлний бэлтгэл сурж байхад би ч бас амар амбицтай ирж илээ шүү дээ. IT-гаар ерөөсөө номер 1 юм уу 2 сургууль орно гэл хоёрлоо нь яваал орсон чи бурхан минь аим шиг чех хэл манч муу эснийг хэлэхүү бүр тэгээд чадахгүй болоод тэтгэлгээ алдаа сургуулаа солиод илүү жижигхэн сургуульд очсон чинь ч гэсэн хүртэл хүнд байгаа байхгүй. Тэгээ яг хэлний бэлтгэлд хаад хүмүүс хэлдэг байсан энэ одоо чех багш нар. Чех их сургуульд бол орчд юм аа. Орох нь бол тийм том асуудал биш. Ороод сурах нь тэгээ сураад төгсөх нь чухал зүйлээ. Гол шалгуур гэдэг юм аа. Тэр бол яалтч үнэн байт юм л. Тэгээ бас яг нөгөө над шиг одоо өөрийгөө хитрхи өндрөөр үнэлэх хэрэггүй гэх юм. Одоо ер нь монгол хүмүүс ч ер нь айгу тийм юу том зоригтой байдаг юм лээ шүү. Одоо жишээ нь энтхийн харан ч ингээл 10 жил сурж байгаа хүүхдүүд нь бүр тийм их сургуульд сурын мөрө гэсэн тийм айхтар бодлохгүй баг багш нар нь ч гэсэн заавал их сургуульд орох албагүй штэ заавал гимназид орох албагүй штэ энэ төр баг хүүхдээ мохоогоод ч байгаа юм шиг тийм сонин бид нэр харахад тэгэхээр бид нар чинь юу гэж хэлүүлж өсдөг лээ те чи бусдаас юугаараа дутах юм чи чадна тийм л юутай менталтай өсдөг штэ тэрүүгээр бол бүр амар ялгаатай юм байлээ тэгээ эднэр чинь зүгээр заавал их сургуульд орохгүй ч гэсэн тийм мэрэгжлийн сургууль энэ төр төгсөө
зүйд ч юм уу те. Тэгэл нэг тийм дундаж ажил хийгээл дундаж амьдрахад бол ерөөсөө тэр тийм асуудал биш. Гол нь айгуу гоё кайфтай амьдраад байна л да. Тэгээ кайфтай гэснээс яг Монголоос ингээ Ирланд руу яваад үцхэд ингээд амьдралын орчин солигдож байгаа ш. Хамгийн түрүүнд чамд анзаарагдсан гоё болон содон зүйл нь юу байсан бэ? Хамгийн түрүүнд. За одоо хоёлын яриалаа орохоос өмнө саяны яриагаа дүгнээд үзэгчдтэй сонсогчдтой хандаад эхлэхэд хэрвээ та их сургуульд сурна гэж төлөвлөж байгаа бол эхлээд өөрийнхөө зорилгыг аягүй зөв тодорхойлох тий. Таны амбиц яг юу юм? Та яг энэ мэрэгчлэр яг сайн мэрэгчлэн болж төгсөх гээд байгаа мó? Эсвэл танд виз авах нь чухал байгаа мó? Эсвэл маш гоё өндөр нэр хүндтэй сургуульд сурах нь чухал байгаа мó? Яг таны амбиц хаана, таны хараа хаана байгаа гэдгийг аягүй сайн тодорхойлох. Хааж байсан гэдгийг харлаа штэ ойлаа. Чехэд ч байсан, Ирландд ч байсан, хааж байсан тэрийг аягүй сайн тодорхойлох хэрэгтэй юм байна гэдгийг харлаа. Одоо яг анх ямар сэтгэлдэлтэй ирсэн талаараа ингээд би бас эхлэхээс өмнө бодож илаа. Би яг анх ямар сэтгэлдэлтэй ирсэн бэ гэхээр айгүй тийм хооны мөн ирсэн байна. Бүр ердөөсөө нөгөө нэг cultural shock mock гэж ярьдаг. Тэрийг чинь би ингээд очингууд шууд болдог юм гэж бодоодсан байхгүй юу. Шууд л айгүй бол cultural shockтай нүүр тулаад л өстой. Баахан мэдхгүй, танихгүй, ойлгохгүй юм гарч ирээл тэрэнд бэлтгэлтэй ах хэрэгтэй гэж бодол. Тэрэнд амар бэлтгэх гэсэн чинь ямар бэлтгэх шаардлагагүй. Миний хувьд бол би зүгээр л ирээл зүгээр амар хооны мөн байсан. Хөө ямар гоё юм бэ? Би гадаадтай бараг л мус уухтай. Хөө гадаад бас ямар гоё амттай юм бэ? 0-д ороод гадаад бийц ямар гоё юм бэ гэдэл зүгээр бүх юм маш гоё. Тийм нөгөө нэг явна гэдэг амар удаан мөрөөдсөн. Би Европын ямар нэг улс руу явмаар байна гэд амар удаан мөрөөдсөн. Оюутан байхасаа л хойш ер нь Их Британь ч юм уу те Англи улс. Англи улс бол яг миний мөрөөдлөөсөн. Тэгээд Англитай арай ойрхон, арай соёлын хувь бас гоё нийтлэг зүйлүүдтэй хямд орно нь Ирланд байсан учраас сонгож исэн. Тэгээд нөгөө нэг мөрөөдлөө биелүүлсэн учраас хөө ямар гоё юм бэ? Хүү ямар гоё юм бэ? Бүх юм гоё. Зүгээр энгийн хийж байгаа үйлдэл алгаа гоё байсан. Хүнтэй тараад ямар гоё юм бэ? Гудамжны энд чинь орон гэргүй хүмүүс гэдэг бол бас нэг арай өөр соёлтой аа шүү дээ. Монголд байдагтай харьцуулахад. Тэгэд ингээд сууж мууж байгааг нь харангууд ямар гоё орон гэргүй хүн бэ? Хүү ямар хөөрхөн гоёлог гойдөг юм бэ гэдэл бараг л юм болго маш гоё. Тим хооны мөн үе дээрээс. Тэг ингээд сар гарав ингээд дэвэн дүүлж нисэн жир гэж юрдээс ингээд газартахгүй явсан. Бүх юм гоё. Чамаг нөгөө орон гэргүй хүмүүсэнд хүртэл юу хөөх юм гэсэн чинь санаанд орчлоо. Ялт ч ингээ нөгөө нэг за архичин гэхээс илүү жоохон мансурч барьсан хүмүүсийн тал арай илүү ах шиг байгаа. Тэгээ орон гэргүй хүмүүс яг л тэгэл нөгөө нэг улс болгоны хот болгоны жишгээр ингээ вокзал хаваараа байж байгаа юм л та. Тэгээд манахаас нэг ялгаатай юм бид нар тийм агрессивны байх нь харьцангуй бага. Огт байхгүй гэхгүй л дээ. Би яг тэрийг энд ирсэн хойно анзаарсан ингээд нэг жоохон согтуудуу ч юм уу те гудамжны таархан хувцастай хүн явангууд өөр ирэхгүй шууд ингээ айц төрдөг. Жохон холоор зай барьж явдаг ч юм уу тий. Тэгсэн чинь маахан чи яг нөгөө согтуу хүмүүс нь ингээд хар яар гэл ингээл айлах гэж байгаа юм уу яах гэж байгаа нэг тийм байдаг шүү дээ. Тэрнээс болоод ер нь тийм айцтай болсон байсан юм бэлээ. Тэгсэн чинь энд чи ерөөсөө тийм гудамжны хүн хөөх юм тэгээд амьдрал нь л тийм байгаа болохоос биш бусдад ерөөсөө баг гэмгүй шахав. Тэгээ олон дунд тийм мэдрэл мотой хүмүүс байхыг үгүйсэхгүй байгаа мэдээч. Гэхдээ ерөөсөө тэгээд айгу ер нь айх ямар ч шаардлага байхгүй. Тэгвэл бас дээрээс нь Чехэд одоо тийм жоохон айдас хүйдэс төрүүлэх юм нь барууны Европын орнуудаас харьцангуй бага юм шиг надад санагдаад идэв. Надтай ингээд танил хүмүүс ч гэсэн бас ер нь төстэй сэтгэлдэлтэй байдаг. Одоо ингээд ийш тийшээ заримдаа явна шүү дээ. Франц руу ч юм уу, Герман руу ч юм уу. Тэгэл яг вокзал хавийн жоохон тиймэрхүү газараар яваад үзэнгүүт ялцч чех хэл ингээд айгүй амгалан тайван санагдаад байдсан шүү. Яг миний амьдардаг хот Корк бол угаасаа маш юм тайван аюулгүй гэдгээр алтартай хот. Нийслэл хот моттойгоо нийслэл хот ер нь бусад хотуудтай харьцуулахад манайх бол их юм ардчилсан интернэшнл оюутнууд дээлтэй. Тэгээд дээрэс нь маш тайван нам гүм хот гэдгээр алтартай хот. Гисэн хэдий ч миний ажигласан таныхаас эсрэг зүйл юу вэ гэхээр тэр хүмүүс бол тэгтээ нэг homeless хүмүүс биш. Гэр оронтой хүмүүс. Тэгтээ ийм нөгөө нэг бүлэглэж арх уудаг гэх юм уу? Өдөрт ингээл арх уугаал өдрийг өнгөрөөдөг ийм нөгөө нэг мансууруулах бодисны донтой болчихсон. Тийм хүмүүс маш агрессив. Ястай таны хэлдгээр яг л Монголд байдаг шиг тойроод чимээгүй хүн гарсан нь л үлзийтэй. Үгүй бол жоох муу хараад байна уу юу? Над руу хараад байна уу юу? Хятад минь гэж ойрлж морилох тиймэрхүү юм гаргах хандлагатай. Тэр нь гэхдээ нөгөө нэг орон гэргүй хүмүүс маань биш. Орон гэртэй уух архиныхаа мөнгөтэй. Гэхдээ л өдөржин тэгээд нөгөө нэг арх уугаад л амьдарч идэг.
нэг тийм хүмүүс бол ер нь агрессив. Ирландууд чинь тэгээд ер нь жоохон цөсөгтэй хүмүүс юм шиг байна. Тэг ер нь ингээд кино манууд дээр ч гэсэн мэдээ зэдэнээс ч гэсэн ер нь тэгж сонсогдоод идэв шүү дээ. Жоохон тийм атманы соёлтой гэх юм уу, машин гангийн соёлтой гэх юм уу. Тийм үү. Би гэхдээ яг үнэндээ өмнө нь энд ирэхээсээ ч өмнө тийм бодол тээж байгаагүй юм байна. Одоо бас энд байж ахтаа ч гэсэн яг тийм жоохон ганг, агрессив Ирланд хүнтэй бол таарсангүй. Жоохон муухай ааштай. Яг ийм бас л яг нөгөө нэг англичууд кинон дээр гардаг шиг ийм нэг сэхэдний муухай ааш бол байдаг. Гэхдээ тийм жоохон цөс ихтэй гэж нэрлэх үс тийм ааш бол ердөөсөө харж байгаагүй юм байна. Ер нь их тийм илдэг штэ. Тийм үү. Тийм. Чехүүд болохоор яг ингээ нөгөө түүхэндээ ч гэсэн ингээл дайны үед 2 дугаар дайны үед ингээ сайхан аргыг нь олж байгаа те юм хумаа түүвэлэгчээгүй хажууд нь нөгөө Польш чи яг хажууд нь байж байгаа ирнэ жинхэнэ цөсөгтэй гарууд те үзэлцэн гэж байгаа л ингээл Варшава 2 удаа үнсэн нурам болгуулж исэн байх жишээтэй. Тэгэнгүүт ер нь Чехүүд бол нэг тийм амар агрессивний биш. Гэхдээ мэдээж бас яг л нөгөө нэг рацист хүмүүс бол байх үед байна. Тэгээ анх харахад бол ер нь айгүй юм дүнсгэр нэг юм хүнтэй төрүүлж яриа эхэлдэггүй те нэг юм жоохон хүүтэн дүү санагддаг. Тэгээ тэр талаараа бас надтай хов хүнтэй байна айгүй төстэй гэх юм. Намаг гэж хүмүүс дандаа айгүй их цантаа мадаа гэдэг чинь юм дуурдаггүй тэр. Тэгээ нөгөө хүн төрүүлж ирж ярихгүй л ярьдаггүй. Тэгсэн тэр яг нөгөө интровертгүй нэг чанар юм байлээ л дээ. Одоо бодоод байхад ч. Тэгээд яг чехүүд тийм би тийм болохоор би ч одоо болтол яг тийм чех найз гэдэг ах юм байхгүй. Дээрээс нь нөгөө сонгосон мэрэгжил маань нөгөө IT чиглэлийнх болохоор ингээ нөгөө дандаа эргэжтэйчүүд болцсон. Хүмүүстэй сурч исэн. Тэгэхээр чин тэгэл би нэг эргэжтэйчүүд дээр очиад яриа мараа өдөөд авахгүй. Дээрээс нь дандаа дээрээс нь өөрөө интроверт бас тий өөрөөсөө жоох хүмүүстэй голцсон сурдаг байсныг чиглэхүү. Тэгээд нөгөө сүүл рүү би чин чех хэл дээрээ сурч дийлэхгүй юм байна гэдэг праг руу нүж ирээд англиар сураад эхэлсэн байхгүй юу. Тэгээ яг нөгөө интернэшнл нөхдүүдтэйгээ нөгөөдөл нэгэл яриа хөөрөөтэй янз янзын хүмүүс оруулахад бас арайгаагүй ингээ нийгэмшээд байгаа байхгүй. Өмнөхөө бодвол тий. Гэхдээ яг чех хүмүүс хэдий тийм хүүтэн хүндий санагддаг ч гэсэн яг харьцаад ирэх юм бол ер нь бол айгүй юу тусч гэх юм уу? Таны яриатай уялдаа дараачийн миний cultural shock бол юу байсан бэ гэхээр ёстой нэрнгээсээ та нөгөө нэг хүнтэй юм ярьдгөө чехүүд төрүүлж мэдлдэггүй гэд тэгж шít. Энд бол ингээ нөгөө зөрөхөд мэдлэн. Good afternoon, hi, hello sweetie гэдэг зүгээр айгүй lovely mobly гэж мэдлэн. Тэгэл би дүнгэж анх ирчээд байж хахад ингээд нөгөө нэг гудамжны ингээд сандал дээр ингээд сууж исэн чинь нэг ах хурж ирээд ингээд хажууд ингээд мэнтэлсэн байхгүй. Тэгэд миний монгол менталити юу гэж бодсон бэ гэхээр надаас юу асуух гэж байгаа юм бол тоо. Энэ хүн надаас юу хүсэтэй тэгээд. Тий. Надаас юу асуух гэж байгаа юм бол тоо гэж би бодсон байхгүй. Тэгээд ингээд мэнтлэхээр нь өөрлөө ингээд хараад юм нэг 5 секундын юм хүлээлттэй зогслоо. Дараачийн яриг нь хүлээгээд тэгсэн үрдээсээ юм цаашаа үргэлжлэх шинж байдгүй шүү. Тэгээд тэр зүгээр л мэнтлэлт байсан байлээ. Тэг ингээд гудамжинд явж байхад ингээд манай хурш мурш мэнтлээд ахаар нь ингээд намайг өөрийнх нь хурш гэдгийг мэддэг юм байх та гэд ингээд би бодоод ингээд заавал ингээд надтай холбоотой ямар нэг юм өвчин шалтгаантай байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр зүгээр л мэд байсан байлээ. Зүгээр л мэд. Бид нар бол ингээд лифтэнд таарахтаа бол хичнээн энэ манай дээд давхрын хүн гээд 8 жил нэг орцонд амьдэрсэн ч гэсэндээ тийм нийтлэг мэндлээд идэггүй юм байна шүү дээ. Гэдгийг айгүйх анзаарсан. Тэгээд дараачийн юм нь бид нар ингээд нүүр турлангуудаа шууд харцаа буруулдаг юм байна. Танихгүй үнтэй нүүр турлангуудаа шууд харцаа буруулдаг юм байна гэдгийг бас анзаарсан. Энд та танихгүй үнтэй нүүр тулцсан бол ингээ энийг л болчт юм байна шүү дээ. Тэр чинь айгүй эерэг юм байна шүү дээ уг нь. Тэгсэн чинь Монголд болоод тахлаарэ жоохон бараг л муухай ах гэдэг нүггүй тий. Ягаад чи тэр өөдөөс арч байгаа гэдэлэрсэн. Би гэхдээ тэр яг нэг улс үндэсний онцлог юм шиг байгаа юм л да. Ганц манайхан тийм биш юм шиг үлээж дээ. Одоо ингээд нөгөө янз янзын бичлэг нэвтрүүлэг энэ төр үзээд ахаар Финландууд ер нь тийм юм шиг сонсогдоод идэв шүү дээ. Ерөөсөө баг ингээд гэрээсээ гарахтаа ингээд хөршин гарч явах юм бол жоохон хүлээж агаад гардаг мардаг. Яг тэр жоохон текстүүлжил байгаа багалтай гэхдээ. Үгүй би ердөөсөө текстүүлэг байхаа би тэгдэг. Одоо манай чинь ингээд нөгөө нэг room housemate-үүдтэй амьдарч байгаа шүү дээ. Тэгэд ингээд коридорын чимээ бол ер нь ингээд сонсогдож байгаа байхгүй юу? Ингээд хин өрөөнөөсөө гарч ийн, хин гэрээс гарах гэж ийн гэдэг бол ингээд сонсогдно. Тэгэхээр би ердөөсөө тийм housemate-үүдтэйгээ муухай харилцаатай биш. Бид нар харин ч айгуу дотн маш тийм эерэг нээлттэй бие биентэйгээ байдаг. Гэхдээ яагаад ч юм заримдаа би тэднийг ингээд коридорт байгааг нь сонсчих юм бол за нэг юмсаа гарсан байна гарыг да гэж бодоод идэг. Ингээд мэндэлж уулзахаасаа төвөгшөөд юм уу яадгийн. Тэг би өөрийнхөө тэрийг бас ажигладаг. Ямар сони юм бэ би гэж бодоод. Тэр хов хүний зан чанарын онцлог баха.
Юун дээр энд бас яг зүгээр гудамжаар зөрөхтэй мэдлэх нь хаашаа яг мэрсэр байдаг л та гэхдээ тийм түгээмэл биш. Гэхдээ яг нэг үйлчилгээний байгууллаганд орохдоо дандаа сайн байна уу гарахтаа баяртай гэдэг ч юм уу. Тэгснээр лифтнээс гарахтаа бүгдөө баяртай гэж хэлдэг. Тэгээ би ч нөгөө нэг бүр багасаа ингээд хүнтэй мэдлэхтэй айгу мууд яг тэр миний нэг харилцааны том асуудал байхгүй юу? Дутагдал том болчоод тий ажилд орохдоо хүртэл ингээд лифтэнд захиралтайгаа тааралчаад мэдлэхгүйсэн ч юм аа захирал сайн байна уу та гэж амар зүйтэй гэж мэдлж ярьжсэн. Тэгсэн чи одоо энд ирснээс хойш бол ялтчгүй дэлгүүрт орохдоо сайн байна уу гарахдаа баяртай гэж гайгүй хэл сураад байгаа шүү. Яг уу таны хэсгээр бол би ер нь л өөрийгөө мэддэг цагаас л нилээн л экстраверт хүн байсан. Монголд бол бас нилээн л дуутай шуутай. Тэгтэл тэгэж их бас өөрийгөө нэлээд сайн мэдлдэг бас боловсролын байгууллагт ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө нэг багш нар бол мэдлэг хүндлэх ёс гэдгийг байнга ярьж байгаа. Тэгээ өөрөө бас хүүхдүүдэд бүлэрлэхийг хичээж байгаа. Тэгээ нэлээд гайгүй гэж боддог байсан чинь энд ирээд тэр чадвар маань гэхдээ дахиад хөөгдсөн шүү дээ бүр. Нэмэлтээр хөөгжөөд бүр бид нар нэрнгэсээ мэдлдэг. Гудманд ингээд таарж агаад хоёр хүн ингээд нарийн гудмаар зөрөөд харц сулгарчих юм бол хай хей гэд хэлээл өнгөртөг. Яа амар санагдчихлаа надад надад стресстэй. Йоо энэтэй. Нэр түрүү ярьжсэн ч нөгөө анх ирээд хамгийн гоё санагдчихсэн юм гээд надад болохоор бүр яг ингээд аэропортоос буугаад нөгөө нэг очиж бүртгүүлэх хэвээр сургууль гэсэн тийшээ ингээд явахдаа автобусанд нийтийн тээврээр явж байгаа шүү дээ. Тэгэхэд л ерөөсөө нийтийн тээвэр нь амар гоё санагдсан. Одоохондоо яг Прагийн аэропортоос ингээд түрүү ордог метро бол байхгүй л те автобусаар л явдаг. Гэхдээ ингээд нөгөө нэг автобус нь одоо Монголд үүдэг намхан шалтай те тийм автобус үүдэг. Тэгсэр нь тэр нь яг ингээд нөгөө автобусны буудлынхаа боржууртаа зэрэгцээ зогсдог. Тэгэл тэрэгтэй мэрэгтэй хүн ч юм уу чамдантай хүнд бол тэр ерөөсөө ямар ч асуудал биш. Нэг гоё. Тэгээд хэрвээ хараагүй хүн ингээд зогсож байгаа юм бол тэр хүн яг нөгөө нэг автобусны хамгийн уртлын хаалга ирж зогсох газар яг нөгөө хараагүйчүүдийн зам нь дуустсан билээ. Тэндээ зогсож байгаагууд автобусны жолооч хараад уртлынхаа хаалгыг онгойлгонгуудад юугаа чиглэлээ хэлж өгдөг. Тэр ерөөсөө түүртдэггүй бүр тэр нь бүр ингээд амар юм атаархал төрүүлж байсан. Юунд Ирландд ер нь нийтийн тээвэр нь хэрвээ яг цагаараа явдаг. Ер нь ямар хойд вэ? Үгүй асуудалтай цаг магаараа явахгүй. Тэгээд баг Монголтой харьцуулахад Монголд ч ингээд цаг байхгүй шүү дээ. За ямар ч нэг 15 минут хүлээчи. Аль нэг чиглэлийнх нь автобус ирээ тэгээд амжаачлах нь ингээд явах байлгүй гэдэг сэтгэлийн бэлтгэлтэй. Тэгтэл чи энд хөөрхийн амт ингээд хэдэн минутын дараа тэр чиглэлийн автобус ирнэ гэдэг ийм гоё юм самар мамбар ажиллаж байгаа юм. Тэгэл тэрнийхэн цаг нь ингээд 5 минутаар хойшлол. Тэгэл бас амаргүй хүүтэн. Тэгэл тэр хүүтэнд ингээд хүмүүс зогсож л байна. Тэгээ ер нь нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүмүүс бас ер нь бухимдалтай. Дээд талын заримдаа 40 минут хүртэл хоцордог. Хот доторх автобус ирж байгаа. Хот хоорондын тээвэр биш үстэй. Хот хоорондын биш. Хот хоорондын бол баг харин гайгүй. Хот дот тэр тэгээд юунаас болж хоцорох вэ? Одоо бүгд рүү ихтэй байдаг гэсэн үг үү? Үгүй тэгэд айгүй хэцүү. Яг бүр ингээл Улаанбаатар шиг бүр амар төвчрэл ингээд байгаа юм бол харагдахгүй байгаа хгүй. Харагдахгүй, мэдрэгдэхгүй. Тэгтэл ингээл яг тэр нөгөө нэг товлсон цагаас бол тэл энэ Google Map дээр харуулж байгаа юм унаасаа бол ингээд өдөртөө бол ингээд 5-10 минутаар бол найш таашаа болно. 5 минут бол хэвийн ер нь бол найш таашаа болно. Тэгэл бүр өвлийн үйлрэлт яг нөгөө нэг эд сургууль тарах үе муугаар бол 40 минут хоцордог. Би тэгтээ яг тийм удаан автобус хүлээж бол үзээгүй. Одоо жил гаруй байх хугацаанд. Тэгтээ ер нь ингээ хүмүүсээс сонсоход бол аюу хөцөрдөг ингэдэг. Тэгэл ингээ нөгөө нэг интернэшнл оюутнууд чинь Ирландд байх юу хэцүү байна, бич байна. Би ч нөгөө хэлний курсын оюутан. Тэгэл биднэрт нөгөө нэг ярих даалгавар өгөөд л ингээ ярилцсангууд Ирландд бол гарч байгаа асуудлуудаа ярээрээ гэл яриход ч нэг тиймэрхүү юмнууд аюу их сонсно. Тэгээд за ийм байд юм байна да гэл бодож исэн. Тэгээ үүнтэй холбогдуулж том зургаар нь би юу гэж харж исэн бэ гэд тэгэнгүүт би хоёр юм бодож исэн. Нэгт бид нар ингээ гадаад гэдэг үгээр Монголоо яг өөрсдийнхөө эх орондоо яг муухай ээж шиг ханддаг юм байна. Ээжүүд ингээл тэдний хүүхдийг хар гэл угаас хамгийн байж болох хамгийн ийм амжилт ихтэй хүүхдтэй зүрлдэг шүү дээ. Хэзээ ч манай каусинг те яг ийм ижилхэн надтай ижилхэн сурж байгаа хүүхдийг тэдний хүүхдийг хар гэж хэлдэг байхгүй. Тэнгүүтээ хамгийн амжилттай байгаа хамгийн лаг байгааг нь харангуутал тэдний хүүхдийг хар гэл тэгдэг шиг амар өндөр хөгжилтэй орнуудтай ижилхэн бүх улс яг тэгж байж байгаа юм шиг те энэ дэлхийд дээр чи 100 үдэ орн байгаа. Тэр 100 үдэ ороо бүгдээрээ Монголоос дээр байгаа юм шиг л тэдний хүүхдийг хар гэл тэгдэг юм шиг санагдсан. Энэ Ирланд бол гадны орон, тийм гадны орон. Тэгээ асуудал байна уу?
байна. Тэгээд тэр асуудалтаа иргэдэн дургу байна уу? Тийм байна. Ижилхэн. Тэгээд засахын төлөө ингээд явж гин. Яг хуу бас өргөн зургаараа бол манахаас хөгжил сайтай зөндөө бол юм байгаа л та. Гэхдээ бас асуудал байдгүй гээл басаар л байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр бид нар өөрсдийнхөө эх оронд бас нэг тийм хүний хойд ээж шиг зангаар хандхаа болох хэрэгтэй юм байна гэдгийг бодсон. Хоёр дахь нь юу вэ гэхээр таны яриатай холбогдуулаад би бас нэг юм бодож исэн юм. Ингээд нөгөө нэг Ирланд дахь монголчуудын групп дээр за ер нь гадаад дахь монголчуудын групп дээр өөрт нөгөө нэг тусалж исэн хамгийн их тохиолдлоо бичиж бас би биэндээ нөгөө нэг урам хайрладаг шүү дээ тий. Өстой Ирланд хүн надад ингэж тусаллаа. Өстой жинхэнэ чех хүний занг мэдэрлээ. Ямар сайхан юм бэ майхан юм бэ гэд ингэдэг. Тэгээ тэр яагаад тэгж их гой санагдаад байна вэ гэхээр миний бодлоор миний таамгаар юу ч хүлээгээгүйсэн байгаа байхгүй юу? Юу ч хүлээгээгүйсэн учраас амар гой санагдцсан. Юу ч хүлээгээгүй гэсэн чинь гадны нэг эмэгтэй эренгүүтээ хүүе амир хүүт өдрөө штэ гэдээ оролт өгсөн байгаа байхгүй юу. А тэгтэл нөгөө нэг бид нар их орондоо байхдаа хүлээгээд байдаг байгаа байхгүй юу. Илэг нэгт хүн надад яагаад ийм хүүт өдөр машинда намайг хийгээд суулгаад явчих болохгүй байна те. Би гараа өргөөд тах чинь би хүүхдтэйгээ те ингээ гараа өргөөд тах чи яагаад нэг такси над дээр зогсчихгүй байна гэж хүлээлт арай өндөр байдаг болоод байгаад байгаа байхгүй юу. Байгаад байдаг юм шиг санагдаад байгаа байхгүй юу. А тэрнээс биш гадны улс оронд гинэт тийм амар magical амар гоё юм тохиолдол тий. Тэгээд агаадаа биш юм шиг надад санагдсан. Өстой гоё юу санаад дэвшүүлж шүү. Тэр нөгөө Paris shock гэдэг хүмүүс яриад байдсан нөгөө Paris ч хүн болгон амар гоёор төсөөлөд Paris руу олж үзсэн гэл тэгдэг. Тэгээд яг очингуудаа нөгөө муу хав маань хараад амар юм сэтгэлээр ундагтай ээлтэй нөгөө гудамжинд бохор байдаг ч юм уу те ингээ янз янзын хүмүүс амар хүмүүс байдаг хулгай зэлгийн ихтэй ч гэдэг юм уу. А тэнгүүд тэр болгоны сонсчоод ингээд хүлээлтээ айгүй доогуур байлгаж жагаад очингууд айгүй гоё санагддаг байдаг ч юм уу те. Яг л нийцэлтэй нэг иймэрхүү л гэж төсөөлж ирсэн юм аа гэд. Миний дараачийн харж исэн амар сонирхолтой сонинч юм дээ. Eve катат гэж бодсон нөгөө нэг бүх юм нисчихсэн юмнаас арай нэг ингээд доошоо орлогсон. Ямар гоё юм бэ гэж бүх юмыг харж исэн юмнаас арай нэг доошоо орлогсон юм бол Монголд яг бол хотын төвд ингээд гутман шийх бол бүр нүд орой гаргам юм биттэй. Яг хүмүүс одоо ч гэсэн задгаа би зассаар л байгаа. Гэхдээ ер нь бол нэлээд хотын төвөөс холдоод тий хүний нүднээс далд малт штэ. Тий шүн орой харанхууд тий. Тэгэхэд энд бол нөгөө нэг нийтийн бие засах газар байхгүй гэдэг нь тодорхой. Тэгээд шүнжэнгөө сайхан гинес бимиш пивэ ууж байгаа нь тодорхой. Тэгэл жоохон орой ингээл гигээ татраал яг нөгөө шоуны цаг болонгууд хаас яг шийгэл хэлнэ. Тэг би тэгэл энийг хараад хүүе. Хүн ямар амар юм бэ? Одоо жишээл монголоор бол 100 байна шүү дээ, тий 100 хүүхдийн 100 ингээд яг л бас хүмүүсийн нарийн цэнгэний хөлийн газар тэнд ингээл шууд 100-ын тэнд нэг охин шийгэл зогсчихвэл бид нар бүр нүд оройгоо дээр гарна шүү дээ. Тэгэхэд бол энд яг тийм үйл явдал болоод байгаа хгүй. Тэр бол ямар сони юм бэ? Эн чинь бас л нийтийн бие засах газар хөгжөөгүйгийн хэлбэр агаад энэ л таа л гэж бодож исэн. Баарнууд бол юутай? Реструмтэй уг нь бол байгаа. Гараал ямар нэгэн юмнууд маш их таана. Үзүр үйлчлэгээний газрууд бүгд 19 гэд хачин, дэлгүүрүүд бол ер нь 9-8 гэд хачин. За тэгээ хамгийн оройны баар манай хотод бол Даблинд бол бас нэг 4 хүртэл явд. Ядаж те 4 хүртэл явж болдог газар байгаа. Манай хотод бол хамгийн сүүлийнх нь 2 гэд хачин. Хагассан тэр нь. Тэгээд ажлын өдрүүдээр нэг гэл хач те дуусаа. Тэгээд зүгээр гэртээ харцгаа гэд. Хүчээр. Энд бас ойролцол юм. Яг Праг, Бурнад том хотод бол ер нь шөндөө хөл тасрахгүй. Тэгээд бусад жижиг хотуудад бол ер нь ойрохонтой нам гүн болцдог. Тэгтээ нэг гоё юм нөгөө ямар ч жижиг хот байсан ер нь шүний автобус гэж байдаг амар гоё. Би ч Бурнад байсан, Пардубицээс байсан, Прагтээс баггүй. Тэнгүүд яг нөгөө хотын нийтийн тээвэр нь тусдаа юутай компани хариуцдаг. Тэнгүүд нөгөө шүний автобус хот хоорондын тээвэр нь бас шүний автобустай юу? Хот хооронд за шүний автобус ховордоо шүний автобус байгаа. Ер нь хамгийн сүүлийн галт тэрэг автобус нэг 12 өнгөрөөгөө л тэгэл зогсчихдээ. Одоо очих газараа магадгүй шөнийн 1 гэж яхад хүрэх юм уу. Тэгээ өглөө 4-өөс эхэлнэ гэдэг ч юм уу. Тэнгүүд яг хот доторх нийтийн тээвэр нь болохоор шөнийн автобус гэж байж байгаа. Тэр нь цагийн зайтай ч юм уу 30 минутын зайтай ч юм уу хот хотоос хамаарна. Тэнгүүд Пардубицгээд бүр арай бага одоо нэг аймгийн төв маягийн хот байхгүй юу. Тэнд болохоор ялцч нөгөө шөнийн автобусаар явах хүн харьцангуй цөөхөн болохоор тариф нь өндөр болчихж байгаа жишээтэй. Тэгээд би нөгөө нэг практ бас нэг заримдаа ингээ бригад хийдэг байхгүй өглөө үүрээр явдаг хол болохоор 5-аас эхлэх ажил би ингээд 3 нилийн өнгөрөөгөл гарч байгаа байхгүй. Тэгээд яг дундаа хотын төвд ингээд автобусаа сольдог. Тэр нь яг тэр нөгөө шоувчтын гудамжны хавцаа сольдог байхгүй. Тэгээд яг тэрэн дээр нэг 4-10 гээл очингууд чинь шоувчд тараал явж байгаа юм чи.
Яг л үзэгдэлтэй таардаг уу? Тэ сая генес энтер гэж ярьж штэ. Наа чи ер нь пив уух соёл амар байна уу? Ер нь ямар хөө юм их уудж гин? Пив даганд юм уу? Эсвэл Пивэл он ердөөсөө юу ч болсон сайхан хөөсөрсөн пивэл унгаад дамагинис. Гинис ал яг брэнд. Тэгээд манай коркууд бол бимишт бас их дуртай. Тэгээд энд хамгийн сонирхолтой зүйлийн нэг гэх юм бол Монголд одоо яг томоохон хотуудын дунд тийм өрсөлдөөн байдаг үгүй юу гэдгийг би өмнө нь ер нь ажиглаж байгаагүй юм байлээ. Энд бол манай хот Даблинтай айгүй өрсөлддөг. за Яг юугаар? Даблины бүх юм араа. Яг Даблины дараа ордог том хот. Тэгээд ийм Даблин citizen mentality, Коркуудын mentality гэж бүр ингээд байгаад байна л та. Тэгээд би дөнгөж анх хэрчээд энэ яагаад ингэ бичсэн юм бол энэ зүгээр л хүн ингэ бичсэн гэхэд бүр ийм бүр амар ингээ official бүр ингээд хогийн саван дээр ингээ айгүй гой зураад яалч аргагүй юм бүр ийм official хийцэн байгаа байхгүй. Тэг яагаад энэ дээр ингээ бичсэн юм бол энэ эсвэл ямар нэг юм байна уу? Ийм joke ч юм уу байгаа болов уу гэж бодож исэн. Тэрний үг гэхэлэр хогийн саван дээр Даблин дууссан одоо чи Корктэй. Гэвчихсэн байхгүй. Йоо. Тэгээд би дөнгөж Ирландд ирээд би Даблинаас шууд дайраад Даблинд удаагүй ердөөсө хонд тэнд ингэж өнжөөгүй шууд автобусанд суугаад Коркод ирээд тэг Коркод ирээд такси бариад хост фэмили руу явжсэн байхгүй. Тэгсэн таксины жолооч чи дөнгөж ирж байгаа мó Даблиныг үзвөө Даблинаар travel хийсэн үү гэдэг айгүй тийм асуунгуудаа асуусан. Тэгэхээр нь би тэгээг учраас тэгсэнгүй. Тэгтээ надад Даблин дээр буусан чинь нэг сонио өнөр үнэртэйдсэн. Манайх юм далаагүй орон байсан учраас энэ далайн өнөр байж магадгүй мэн гэж би бодсон. Ингээл жоохон яриа өрнүүлээд явж исэн чинь тэрийг бүр таксины ах маань амар олцолж аваад. Хүсэн хүлээсэн юм ин өгцөн юм шиг. Тийм байгаа зү. Даблинстэй амар муухай өнөртэй байгаа зү. Гэтэ айгуус манайх бол тийм биш штэ. Чи сайхан би чам цонхож онгоолгоод үгүй. Ингээд цонхоо онгоолгоод сайхан амьсгал аюугаа цэвэр агаартай гэл. За ингээл дөнгөж бөөвөөгүй юу эдгээр үйл явдлуудыг ажиглаад байжгаад би гэртээ амраад 2 хоног амраад хагасааны шүн би ирж байгаа байхгүй. Тэгээ 2 хоног амраад нэгтгэд хичээлдээ орсон чинь манай багш яг тиймэрхүү жишээнүүд бас аваад байгаа байхгүй. Яг хавтаа ийм агрессив гэдэг үг тайлбарлаж илүү яалаа. Ямар нэг personality-тэй холбоотой л үг тайлбарлаж ийсэн. Тэгснээ яг л Даблин ч шиг гэсэн байхгүй юу. Тэгээ ер нь гих мэтчлэнгээр ингээд ихэндээ бол хөөх эднэр яагаад ингэж байгаа юм бол би л яг ийм хүмүүстэй таарад байна уу гэж бодоодсэн. Сүүлдээ энэ яг ийм юм байна. Тэгээ энэ бүр ийм калчрал тогтцсон юм байна гэдэг. Тэгээ нэлээд удаан байж агаад дараад нь би нэг Irish найзаасаа боломж олдонгод асууж исэн. Коркууд л ингэдэг үү гэд тэгсэн чинь манай найз бас айгүйх дуртай сэдвийг барьж авсан юм шиг. Айгүй гоё яриад гүү штэ. Даблинчууд ч гэсэн бид нарыг ингэдэг. Даблинчууд бид нарыг аялахтай гэдэг. Би бол нөгөөнийг яг анзаарахгүй байгаа хгүй. Би бас нөгөө Даблинд амьдардаг найз, Irish найз надад байхгүй учраас тэд нар яг ямар аялахтай ярьж ин ч гэж би яг амьдралдаа нэг удаахан одоохондоо сонсч үзээгүй байгаа. Тэгээд тэгэнгүүт мэдхгүй. Ямар ч гэсэн соёлын хувьд бол, менталитигийн хувьд бол ийм юм бүр амар зүгээр боддоор байдаг. Бүр их чухалтай явагдцууд байдаг. Зү. Айгуул чи өөрөө корк аялалтайхтай болсон явж байгаа юм байна да. Өөрөө мэдлгүй аа. Тий одоо намайг Даблинд очих юм бол чиний корк ч дууссан. Чи Даблинд байна гэхлээр Тий. Энд болохоор за бүр тийм амар өндөр түвшний өрсөлдөөн арай байхгүй. Гэхдээ ер нь бол ингээд чек чин бүс нутгаар нь хуваах юм бол төв хамгийн том хэсэг нь Бохем. Тэгээ зүүн тишээ Морав гэдэг байхгүй. За бүр ингээд зүүн тишээ хилэрвэл нэг жижиг хэсэг Силесан гэдэг байгаа. Тэр нь яг Моравта бараг л орчтой. Тэгээ ингээд нөгөө Моравд бол өөрсдөө их өөр хүн гэж ярьдаг. Бид нар бол Бохем биш, бид нар Морав тий. Тэгээ Морав болохоор илүү их юу ус үзмийн тэр тариалдаг илүү вино уун. Гэтэл чек л бол чек пив уун л та. Тэгээ яг аялга нь бас жоохон ялгаатай. Ингээд зүүн тишээ бүр цаашаа Бурногоос цаашаа Острово, Ламоци тишээ энтер л болохоор бүр ингээд бараг л өөр хэлээр ярьж байгаа юм шиг болоод оо. Өөр хэлээр биш одоо нэг эмийг өөр үгээр хилдэг ч гэх юм уу. Жишээ нь үзэгний савыг нэг нь пенал гэж яхад нөгөө төнийг үтгчүүлээ бүр шал өөр. Тийм ээ манаа нөгөө дарахад аялах шиг л яг л нөгөө халив тогооны таг гэж ярьдаг шиг л. Трамвайгийн чинь зүүн тишээгээ шалина гэх бүр шал өөр үгээр хэлж мэлдэг ч юм уу те. Тэнгүүтээ бас ингээд одоо нөгөө инедмийн бичлэгүүд дээр яг тэр ялгаагаа гаргасан юмнууд байгаа байхгүй ингээд юу зүүн талаас ирсэн Мораваас ирсэн Прагт ирж байгаа хүмүүсээ нэг юм хөдөөний байдал гаргадаг ч юм уу те.
Тэгснээр саяхан сонгуул дээр саяхан нөгөө парламентын сонгуул болсон байхгүй юу. Тэгээд үр дүнгийн ингээ нөгөө газрын зургаар харуулсан ч Монголд ч гэсэн бас ер нь ялгаатай шүү дээ. Нийслэлийн сонгогчдын ерөнхий хандлага энэ төр дээрээс нь хүн ам их болохоор ч гэсэн тэр ялгарлуул айгүй харагдана. Тэгсэн чинь яг Праг болон юм том хотууд дах сонгогчид илүү тийм нөгөө прогрессив тий жоохон зүүнний талын үзэл баримталтай хүмүүсийг одоо Европын холбоогоо илүү дэмжсэн тийм үзэл баримталтай хүмүүс намуудыг дэмжиж байгаа байхгүй юу. Тэнгүүд бусад орон нутгаар буюу одоо илүү их газар нутаг илүү хүн амыг эзэлж байгаа хэсгүүд бол нийлээд арай жоохон юм нөгөө EU скептик буюу одоо EU-гийн бүх юмыг дагаад авах хүсэлгүй одоо Чехээ илүү нэгдүгээрт тавьсан тэр үзэл сурталыг одоо рекламдж байгаа улс төрч намыг дэмжсэн байж байгаа байхгүй. Тэгсэн чинь л нөгөө Прагийнх нь уурлаа. Бид нар тусгаар улс боллоо маллаа гэдэг ялагдсан чинь нэг тиймэрхүү байдал гарч байгаа ш. Дээрэс нь яг бас нөгөө спортын тэмцээнээрээ ингээд хотын одоо аймгийн багууд гараад одоо эдний чинь бол үндсээ спорт хоккей шүү дээ. За бас хөл бөмбөгийн лигийн ч гэсэн бас тэгэж аймагаараа юу одоо шигшээ баг гаргаад ингээд жил болгоо өрсөлдөөд финал нь айл нэг хотод нь болдог. Тэгэл хөл бөмбөгийн тэмцээн дээр чинь жишээ бараг ингээд дараа нь зодон болохгүй тулд те фэнүүдийг ингээд яг хоёр тустай хэсэгт суулгачаад ингээд гарцанд бүр ингээ амар тойруулж холоор гаргаж маргадаг тэгэж засч штэ. Тиймэрхүү өөрчлөлтөн бол байдаг. Хөгжилтэй л гэдэг юм билээ харахад бол maaхан ч гэсэн ер нь тэгэл наадмаараа нөгөө бүх мөхөө ярихаар бас нэг тиймэрхүү юм харагддаг штэ. Яг тэрийг санагдуулаад байдیں۔ Тийм яг л тэрнтэй ажиллагаа. Тэгээд ижилхэн гэж би өртөөсөө харин ижилхэн гэж анхандаа хүлээж авч байгааг байхгүй юу. Яг манай Монголд яг ингэж өрсөлдөд байдаг юм юу байдаг вүлээ? Яг ингэж нутгардаг юм юу байдаг вүлээ? Яг ийм маягаар нутгардаг юм юу байдаг үлээ гэж анхандаа айгүйх бодоод идэг байсан. Тэгэл өстө таны хэлдгээр харь байсан юм байлээ. Тэнгүүд түрүүн чи нөгөө нэг автобус хүлээж аваад одоо өвөл мөглөлтөө айгүй хүүтэн гэж ярьж байсан шүү дээ. Тэнгүүд ер нь цаг агаараа хувьд ямар хөө юм бэ? Өвөлтөө арай илүү чиглэг болохоор илүү хүүтэн санагддгүй яадгүй. Амар хэцүү суултын нэг. Одоо зүгээр л манай аав ээж цаг агаар ямар вэ гэд асуунгууд би яг юу гэж хариулахаа одоо хүртэл ойлгодоггүй. Одоо хүртэл мэддэггүй. Ингээ өмсөж байгаа хувцс, миний өмсөж байгаа хувцсыг ингээ харах юм бол амар дулааханд яваад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэгтээ энд бол ингээд бас амар хүүтэн байгаад байгаа байхгүй юу. Тэгээд юу их өөр вэ гэхэлэр нөө чиг л өөр. Өвөл ингээ хүүтэн нь Монголд бол ингээл тэсгэм хүүтэн ингээл тар гэл өөдөөс ингээд бүхэл биед ингээ орж байгаа штэ. Тэгтэл энд болоо тэгэхээр ингээд хувцас өмсөнгүү, зузаан хувцас өмсөнгүүд тэр хувцас өмссөн хэсэг нь ингээд чийг даагаад хөлргөөд тухгүй тулаад бараг л халууцуулаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа мөртлөөсөө биеийн жижигхэн ил гарцсан хэсгүүд ийм нөгөө нэг цасны талстад бүр ингээд өвдгөөд идэг. Бүр ингээд хайраад. Яагаад гэвэл тэр нөгөө үлээж байгаа салхин ийм чийхтэй, талсттай. Тэгээ бүр ингээд хайраад өвдгөөд идэг. Тэг тийм хүүтэн жиндүү. Гэхдээ жиндүү гэхээр яг Монгол болчиход байгаа юм. Тэг ер нь хүүтэн. Гэхдээ Монголоос шал өөр хүүтэн л гэж би одоо надад яг оноос Монгол үг олдохгүй байгаа юм. Би ер нь одоо ч бас хугацааж өгцөөлч яг өмсөж чаддгүй. Тэгэл ингээ гарангуут амар хурдан солигдол өдөр нар гараад оройжин бороо ороо. Тэгснээ өдрөөс илүү орой дулаахан болж молоод байгаа юм шиг. Ийм арай бүлээхэн болж молоод байгаа юм шиг сэтгэл төрөөл. Нарлаг өдрүүд ер нь хэр их вэ? 100 л нартай. Тий. Тэг яг түрүү жил бол анзааргүй хүмүүс яагаад ингээ наргуу гэдэг юм бол нартай л агаад штэ. Монголын өвөлч гэсэн ийм л эдэг штэ гэж би бодоол. Тэгэл ер нь ингээл анзаараагүй. Бас л нөгөө нэг жижигхэн хооны мөний маань юу ердөөсөө алга болоогүй. Тэр хэсгээрээ л яваад ирсэн байна. Тэгээ сая ингээд ер нь бол борооны үйлрэл эхлээд ингээ байж хахад нэг 2 хоногийн дараа нар үзэнгүүтээ би гинэт ингээд анзаарч штт. Хөөе би бүтэн 2 хоног нар ердөөс хараагүй байна гэд. Тэгэхээр өвөл ал нартай өдрүүд аюу цөөхөн. Тэгээ энэ нь стон нэрнгээсээ ахаал нөгөө нэг сэтгэл зүйтэй холбогдоод окситоцин чи хэр их нэмэгдэж дээ тэр мөрөнтэй холбогдоод хилдэг байх гэж би бодсон. Одоо тэгэхээр ер нь яг хоёулаа нөгөө 2 дугаар хэсэг буюу нөгөө сэтгэл зүйтэй холбоотой юу руу орё гэж бодож байна л да. Би яг анх ирээд за хамгийн таалагдсан юм дээр нийтийн тээвэр байсан гэвэл нэг 2 сар гарan 3 сар руугаа ороод ирсэн чи яг өдий үе болоод нөгөө өдөр богиносоод ирж байгаа шүү дээ. Тэнгүүт яг ингээд бухимдаад эхэлжсэн нь болохоор нөгөө угаасаа өдөр богиносч ирдэг нь Монголч ч гэсэн байдаг зүйл. Гэхдээ ингээд би бүр гайхаад энэ маахаас арай илүү эртэл харанхуй болоод ах шиг байна гэнгээ нөгөө цагийг харсан чи ялцчихгүй арай эртгээгээ ороод арай эрт харанхуй болдог. За тэгээд өдрийн нийт нартай байх цагийг бодоод үзэнгүүт манахаас нэг 30 минутаар богинохон байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө хэлний бэлтгэж сурж хахад манай ангийн цонх одоо нэг юм О үсэг шиг хэлбэртэй ийм цайзад хичээл ордог. Ямар гоё юм бэ.
Тэнгүүд манай анги болохоор яг нөгөө гадагшаа биш дотор тал руугаа харсан цонхтой болохоор ер нь дандаа сүүдэртэй хичээлийн цагаар бол наран мар гарахгүй. Тэгээд өглөө ингээд харанхууд гэрээсээ гараад сургуультай очичоод тэгээ маах чан зөвхөн хэл үзэхгүй бас нөгөө нэг мат физикийн хичээлээ чектэр үзэнгүүт бас нөгөө тэр хэлний бэлтгэлийн нэг хэсгэлтэй яг нөгөө их сургуульд ороход бэлдэж байгаа учраас одоо суур хичээлүүдээ адаглаад чех хэл дээр ойлгох шаардлагатай. Тэгээд ер нь 3 муруу гээд 4-д хүлээт ч юм уу харангуут ч нар жаргацсан. Тэг өдөржингөө нар харахгүй ингээд. Тэгээд нэг амралтын өдөр болонгууд нөгөө амралтын өдөр нь жоохон өдөр байгаа таарсан бол ингээд бүр бараг 7 хоног нар харахгүй явчихгүй чи уур хүрээд байгаа юм чинь нөгөө нарлаг Монгол орны хүн чинь. Тэгээд яг ихний дээр нэг онцгүй санагдчихсэн юм тийм байсан. Тэгээ яг би бодчихсон байхгүй. Одоо Чех бол харьцангуй гайгүй нартай улс шүү дээ ингээд Европын бусад орныг бодвол ялангуяа хойшоогоо байгаа улсуудыг бодвол тэр Швед, Норвегийн төрлөө яаж амьдрдсан болоо гэж бүр гайхажсэн. Тэгвэл чамд ер нь санджаагаар чи хамгийн түрүүнд ингээд жоохон тэл санаа тавгүй байдал үүсэж исэн юм юу вэ? За яг зөвхөн нарнаас болсон үгүйг хэлж мэдэхгүй. Тэгээд нөө ерөнхийн миний биеийн сэтгэл зүй бол би бас харьцангуй гайгүй нөө хурдан адаптац хийчихдэг хүн. Тэгтээ нартай холбоотой асуудлууд ер нь ингээд үнэхээр үүсдэг юм байна. Үнэхээр энэ хүмүүс бухимдаад байгаа юм байна гэдгийг би ханаас арчсан бэ гэхээр Латин Америк найзуудаасаа. Зүгээр бүтэн нарнаас ирчихэж байгаа хгүй тэр хүмүүс. Бараг сүүдэр үзээгүй байж байгаа ийм салхи шуурга байтгаа сүүдэр үзээгүй байж байгаа ирчингүүд ингээд тэд нар амар бухимдаад ингээд даалаа ормоор байна, нар хармаар байна гэж ингэж юу яаж байгаа нь ингээ харьцуулахад мэдэгдэжсэн байхгүй юу? Тэд нар чи яг маа хэлний бэлтгэл дээр бас тэгжсэн шүү дээ. Одоо нөгөө экваторын бүстэй ойролцоо орнуудаас ирсэн гарууд яагаад ийм эрт харанхуй болоод байгаа юм бэ? Нөгөө өдөр шөнө байг тэнцүү байдаг. Тэг ямар хүүтэн юм бэ гэд яг намар бол надад бол гайгүй байгаа юм чи. Намар бол манай Монголын намраас дуулаахан байгаа юм чи. Тэгээд боломжийн юм байна гэд тэгсэн чи тэд нар мэднэр маань ингээ бүр ороолт балгаа зузаан юм маа ингээ бүр ингээ бүлчийтэл өмсдөөстой хөлдөж өглөө гэдэл уурлаад л ингэж ингэнгөт заа гэд бодож исэн. Хэдий бас өөрийгөө айгүй гайгүй бас адаптац хийчдэг хүн гэж юу яаж байгаа ч гэсэндээ надад ажиглагдчихсэн юм бол нойр. Тэгээд зөвхөн надад биш нөгөө иргэн тойрныхоноос хамгийн их сонсож байгаа юм бол нойргүйдээ дэн нойр хангалттай авч чадахгүй байна. Унтсан ч унтсан болохгүй байна. Гэрээ санаад байгаа маа хайшин муухай зүзгэж чинь гэдэг юм уу. Нойртой холбоотой асуудлууд айгүй их сонсож исэн. Би болоод хараа бистэ нададтай амар том давуу талаа гэж бүр амьдралтаа би аав ээжтэй талархаа тандгүй ганцхан давуу талаа. Би ямар ч асуудал тулгарч исэн, ямар ч нөхцөл байдалд хүрч исэн, би сэтгэл хичнээн шархалсан ч хэдэн цагаар хаана л хаал унтчихдаг. Зур автобус нэг жоохон тухай болох юм бол тэгэл унтчихна. За яг автобус бол бас нийтлэг жишээ. Зүгээр ингээд бараг л худлаа ярьдаг хүнд гадаа байсан ч л унтчихдаг. Тэгээ ер нь бол унтаад байгаа юм. Гэхдээ яг тэр үед ирээд 3 сар болж исэн үе юм уу? Яг шинэ жилийн үеэр унтахтаа ингээ айгүй их юм боддог болсон байсан. Ингээл очвол тэгнэ, очвол ингэн, очоод ингийн өртөөсөө, очоод ингэх хэрэгтэй юм байна. Өөстөө энийг газ ингэчих юм байна гэл ингээл ирээдүрөө чиглэсэн айгүй их юм бодоол тэгэл ингээл гиюрээд гэх юм уу те шүн унтахаас өмнө гиюрээд гэдэг болсон байсан. Тэгээд нөгөө нэг номыг үзэж ногоотой шүлийн нийцсэн үе гэсэндээ за энэ бол эрүүл зуршил биш те энэ бол миний нойрны хэмнэлд алдагдахад сөрөг нөлөөтэй зүйл те энийгээ зогсоох хэрэгтэй юм байна гэж бодоод тий ер нь гайгүй болгочихсон. Тэр нөгөө нэг унтаж чадахгүй байх чи ер нь бол айгүй их бодох юмтай стресстэй байхаар л бий болдог асуудал шүү дээ те янз янзын юм толгойд орж ирэл тэнгүүт нөгөө биеийн ядраад ингээ баг унтчихсан чи гинт нойр сэргээд ингээ нойр хулцдаг ч юм уу те. Би ямар азарч өөртөө тийм нөгөө юу тактик хар багасаа боловсруулсан. Тэг хүмүүстэй хуваалцахад би бүр ингээ багасаа ер нь би чинь нэг дундаа ингээд байхад илүүтэй нэг жоохон эрүүл мэндийн асуудал тулгараад тэр нөгөө нэг юунаас болсон юм битгүй ямар ч байсан ингээд жоохон нойр дутуу байчингууд ингээд таталт өгөөд идэг. Яг ингээд унтах гал ингээд зүүр өмөлж явахтаа л ингээд таталт өгөөл сэрдэг. Заримдаа бүр ингээд тэрийгэ өөрөө мэдэж сэрч чадахгүй жаа ингээд завж мавж амар цус гарт нь хаздаг ч юм уу. Тийм ямар ноцтой юм бэ те? Нилээн хүнд болж исэн тэгээ эмчилгээ хийгээд гайгүй болсон. Гэхдээ тэр үед ингээд яг тайвширхаар л буцаад унтчихдээ юм байна гэдгийг мэдэж аваад тэгээ яг намайг тайвшруулдаг зүйл гэхээр нөгөө ээж тврээд хэвтэнгүүт тайвширдаг. Тэр бол гайхамшигтай зүйл ялцч ингээд ээжээ өвөрч ингээд ерөөсөө тэр харанлахаасаа ингээд дасцсан болохоор ч тэр юм уу те. Гэхдээ мэдээж ээж бол банк тэгээд дэргэд байж чадахгүй шүү дээ. Тэр үед хэрэгэлдэг арга нь болохоор ингээд юу бараг нэг юм романтик кинод
төсөөлж байгаа юм шигээр заяа ингээд амьдралаасаа шал хоол юм төсөөлөл би одоо ирээдүйдээ одоо нэг гоё газар явцсан байжсэн чи нэг юм гоё залуутай танилцаад байлцааг ингээд ерөөсө төсөөлөлтөө ингээд нөгөө амьдралдаа болж байгаа асуудлаас шал хоол хүндий нэг тийм гоё юм төсөөлөөд ургуулад бодоод ингээд баг нэг юм кино үзээд шүү дээ тэгж ангууд аяндаа тэрэндээ ингээд тавшраад унтчихдаг. Одоо ч гэсэн ер нь ингээд нөгөө стресстэй янз бүрийн мөнгө төгрөгийн асуудал гарна, хичээл номтой холбоотой асуудал гарна тех болгонд окей би одоо энэ асуудлыг нэгэнт яг одоо шийдэж чадахгүй одоо би унтаж чадахгүй бол энэ асуудал чи бүр ихсэн. Тийм болохоор нэгдүгээр зорилго бол унтах гээл тэнгуүтээ нөгөө романтик киногоо төсөөлөл тэгэл унтчихаа. Тэнгуүд одоо чиний зүгээс яг мэрэгчлийн хүний зүгээс яг юм нойргуудл асуудал дээр яавал зүгээр идэв. Ямар аргууд бийж болтыг. За яг нөгөө нэг тоолдог, амьсгалдаг, одоодоо төвлөрдөг, амьсгалдаа бие махбодтой төвлөрдөг аргууд байна л да. Гэхдээ яагаад ингэж айгүй хялбархан сонсогдоод байгаа боловч хэрэгжүүлж чадахгүй байна гэхээр сураагүй учраас тэр хүмүүс тэгээ бас энийг хамгийн чухлаар ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Нөгөө нэг амьсгалаарай, тоолоорой, амьсгалдаа төвлөрөөрэй. Зөвхөн ингэ орондоо байгаа ингээл яг одоо байгаа цаг хугацаа, одоо юу мэдэрч байгаа тэрийг л мэдрээрэй гэх тэгэнгүүт хитрхийн амархан сонсогдож байгаа учраас хүмүүс хайхрах өнгөрөөчдөг юм шиг надад санагддаг. Тэгэхээр би ингэж хэлмээр санагддаг. Хэцүү, амьсгалах хэцүү, яг одоодоо төвлөрөх хэцүү, яг унтах тухай олох хэцүү. Тэгэхээр тэрийг амархан байлгах гэж битээч. Тэгээд нөгөө нэг хүн ингээл сайхан амьсгалаа л унтчих юм дээр чадахгүй байна гэж өөрийгөө зовоогоод байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу? Ингээл унтчих юм дээр би ердөөс унтаж чадахгүй байна. Яг л нойргуудл төрчлээ гэл улам ингээл түгшээгээд л. Тэгэхдээ асуудал бол бас юу биш штэ. Яг тэр моментод унтах гээд байгаа хэрэг биш штэ. Тэр чинь нөгөө нэг өдөржин завхаггүй явцсан, өдөржин гүйцэн, өдөржин бодцсон, өдөржин үйлдэл хийцэн. Тэгээ яг орондоо ороод ингээ завтай болонгууд нөгөө хамаг түгшүүрийн бодлууд чинь орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр яг юунд түгшээд байгаа юм гэдгээ өдрийн цагаар илүү юм нөгөө нэг тарих оюун чинь логиктэй ажиллаж байгаа үед анхаарлаа төвлөрүүлээд ямар нэгэн тэрэндээ зориулсан үйлдэл хийчих хэрэгтэй. Юм байна гэж би өөрийнхөө туршлагаас бодсон. Яагаад гэхээр би ингээл санаашраал бодоол тэгэл ямар ч үйлдэл хийхгүй ээжиж дахиад санаашраал бодоол тэгэл ингээл тархин дотроо юм дахиад амьдрал үүсгэжэл тэндээ ингээ байгаадсан байгаа байхгүй юу. Тэгэд орой зав гарахаараа тэр амьдралаа үргэлжлүүлэх болчиход шүү дээ. Би ч нөгөө нэг бодол дотроо Монголд очингуудаа магистра хийгээ төгссөн байгаа хүн чинь өдөр нь тэрнийхээ төлөө юу ч хийгээгүй сайхан ажил, амьдрал, гинес гэд гүцэн. Ямар гоё вэ гинес гэд гүйж гүцэн хүн чинь ахаад орой орондоо орохдоо яг л тэр магистрийн амьдралыг толгой дотроо үргэлжлүүлэхгүй бол өөр зав байхгүй байгаа юм чаа. Тэгэхээр тэр санаашраад байгаа юмнуудынхаа төлөө яг бодит үйлдэл хийцэн. Би тэртээ тэрнгүү өнөөдөр хичээлээ бэлтгэсэн. Өнөөдөр би тэртээ тэрнгүү лектрээ бичсэн, ахиулсан. Гэт ингээд тэрний хадлаа үйлдэл хийцэн. Яг үндсэн шалтгаан олцсон байх хэрэгтэй юм шиг санагдсан надад. Саяын чиний яриан дондоос сонсчихсан ч одоо нөгөө нэг Монголд байсан бол ингээд явчих байсан гэд одоо нэг тийм бодол биш үү? Тэр яг гадаадад байгаа зөвхөн сурж байгаа гэлтгүй ажиллаж амьдарч байгаа хүмүүст ч гэсэн түгээмэл байдаг асуудал юм шиг санагдаад идэв. Яагаад тэгэхээр нөгөө Монголд байгаа танил найз нөхдөө хараад эднэр ингээд явж байна. Тэгтэл би одоо жишээ нь хоцроод байна ч юм уу, илүү доогуур байна ч гэдэм юм ингээд яг өөрийнхөө сэтгэлийг доошлуулах юмнууд айгүйх олж хараад идэг. За жишээ нь их сургууль сурах гээд явсан хүмүүс за хэлний бэрхшээл, мөнгө төгрөг янзын асуудлаас болоод нөгөө Монголдоо шууд үргэлжлүүлээ сурж байгаа хүмүүсээс хамаагүй удаан хугацаагаар сурна сурч төгссөн тэдэн жил болоод буцаанаа гиснээсээ ингээ илүү олон жил байх болдог ч юм уу тэгтэл нөгөө найз нөхдөнд аль үжээ сургуулаа төгсөө ажил хийгээд гэр бүлтэй болоо хүүхэд чухалтай болоод ингээ цэцгэлээд байдаг. Мань хүн сургуулаа төгсөөгүй л яваад байдаг ч гэдэг юм уу. Ажиллаж байгаа хүмүүсийн хувьд одоо ялангуяа маа Чехэд энэ жишээ айгуу түгээмэл өгдөг гэж магадгүй. Энд үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс баг бүгдөө шахуу дээд боловсралтай хүмүүс байгаа байхгүй. Яг үнэн тэрийг харах бас айгүй харамсалтай байдаг. Тийм Монголд бол за зарим нь яг хувийн юм хийгээ явж байсан байж болно мэрэгчлэрээ биш те. Тэгтээ зөндөө олон хүмүүс нь ингээд мэрэгчлэрээ дажгүй ажиллаад явж исэн хүмүүс байгаа байхгүй. Тэгсэн хэдий ч яг тэр нөгөө мэрэгчлэр ажиллаад сална амжиргаанд нь хүрэхгүй байсан болохоор гадагшаа Солонгос ч юм уу Чех ч юм уу те ийм улсад очиод ингээд хар бор яг биеийн хүчний ажил хийгээл явж байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүс яах гэж тэр дээд боловсрал эзэмшсэн. Тэр ажил мэрэгчлэлтэй магадгүй сонирхолтой дуртай болоод тэгээд эзэмшчээ тэрүүгээр ажиллахгүй байгаад ангууд энд нөгөө яг өөртөө нь адилхан мэрэгжил эзэмшчээ тэрүүгээр ажиллаж байгаа яг дотоодын иргэд нь бол хамаагүй дээгүүр цалин аваад яваад идэг ч юм уу те Монголд байгаа мэрэгжилт нэгтүүдтэйгээ өөрсдөө харьцуулна энд байгаа мэрэгжилт нэгтүүдтэйгээ өөрсдөө харьцуулна тэгээ яарч ч ингээд даун одоо сэтгэл санаагаар унах нөхцлүүд бүрдээд идэг юм шиг юм л да тэгээд ийм дарамтаас ер нь яаж ангижрах ёстой байдг юм болоо за арга зам хэлхээс өмнө надаас гадаадд байдаг хүмүүсийн сэтгэл зүйн асуудлыг нэг үгээр тодорхойл гэх юм бол би төгшүүрл гэж хэлнэ. Яг таны хэлдгээр ерөнхийдөө ингээд
зориг тавиад ирчдэг. Тэгээд нэг зориг үлдээгээд бас ирчдэг. Тэгэд ингээд би хүн нь ингээд хоёр өөр төвшөнд ингээд хуваагдчихдаг. Тэнд очоод тэгнэ гэд явхаасаа өмнө баахан нөгөө нэг гадаад амьдрах талаараа бодчихдог. Тэрэндээ хүрэх гэж ингээд гэр оронд ер нь монголчууд чинь юм гэр бүлсэг штэ. Тэгээ бүгдээрээ хоорондоо юм ойрхон амьдардаг ийм байжгаад яг л ганцаараа бие дааж амьдрах болоод бүх асуудал жижиг том бүх асуудал юу гэдгийг нуруунд дээр ирээд ингээ байж итл тэрний төгшүр. Тэгэнгүүтээ би энд ийм зориг тавиад ирсэн байгаа. Яагаад вэ гэхээр би очоод тэхийн тулд гэд ингээд нэг ийм таслагч үүсгчдэг юм шиг санагдсан. Нийтлэгээр хамгийн гол нь яг бас би бол тэгсэн. Яг миний алдаа бол ингээд би ингээд амьдралаа ингээд тасалцсан байсан. Ингээд Монголоос явхдаа энд ингээд миний үлдээсэн бүх юм яг энэ чигээрээ байж байна. Би нэг аяанд усаж тавьчаад ирэхэд энэ ширэхгүй, хин нэг уухгүй, яг үлдээсэн газар муудахгүй, хогшороо орохгүй, салхинд хийсэхгүй энд ингээд байж байна. Би сайхан гадаадад энэ зорилгоо биелүүлчихэд усны саваа аваад яг тэнд тэр усан дээрээ дахиад очино гэд. Тэгэхэд тэр ус маань ингээд заримдаа хүн балган, зарим нь нэг нэмэн, заримдаа салхинд навч орно. Тэр навчийг дахиад нэг салхи гаргана. Ингээд тэнд процесс өрнөд ингээд өөрчлөгдөд байгаа. Яг Улаанбаатар өдөр болгон барилга баригдаж байгаа шиг. Ингээл тэнд ингээ юм болоод байгаа. Гэтэл би ингээд тэнд нэг бие хүн үлдээчээд энд нэг бие хүн өгчүүлчихэд тэг дараад нь дахиад юу вэ гэхээр хэрвээ би энд байгаа энэ бие хүнээ ингээд дуусгачих юм бол энийг аваад тийш очино гэд ингээд энэ дунд ганцхан чийл явж байгаа гэдгийг ингээ мартаад байгаа байхгүй. Өнгөрсөн түлтээс нэг хүнтэй. Тэг одоо өөрөө хичээж байгаа тий. Одоо жинхнээсээ ингээд яг өөрийнхөө зорж явж исэн карьерийг дуусгаад хар ажил хийж байгаа нэг хүн. Тэгээд тэрийгэ дуусгачаад эргээд очих нэг хүн. Гэт ингээд гурван өөр хүн юм шиг ингээ өөрийгөө тавьчихад байгаа байхгүй. Би яг очиод яг үнэндээ бас яахаа мэдэхгүй шүү дээ. Би л очиод яг тэгнэ гэж бодоод байгаа учраас болохоос биш яг юу болохыг би бас яг хэлж мэдэхгүй байхгүй. Тэг ямар ч нөгөө нэг баталгаагүй тодорхой биш зүйлүүдэд бүгдэнд нь нөгөө нэг тодорхой байх гэж хичээсэндээ хитрхи их олон ийм нөгөө нэг нөхцлүүдээр өөрийгөө хүлээд идэг юм байна. Гадаадд байдаг хүмүүс гэж харсан. Тэгэнгүүт л яг нөгөө нэг одоодоо амьдрах ч байхгүй болчиход байгаа. Би нэг бол өнгөрсөнд амьдраад байгаа. Би Монголд байсан бол үдээ тэгч байсан. Эсвэл би мастера хийчих юм бол яг одоо тэгнэ гэл гэтэл чи яг одоо энд идээд яг одоо энд унтаад яг одоо энд хөгжиж гин. Тэг яг одоо соёлын өөр нэг байдалтай нүүр тулж гин гэдгээ ингээ мартаад орхигдуулаад байгаа. Тэгээд нэг мэдхэд яг тухайн цаг үед нь уул нь бол гоё юм байсан, авч болох юм байсан гэдгээ анзаараагүй өнгөрсөн байдагтэй заримдаа. Яг үнэ. Тийм. Тэгээд эн чин дараачийн уршиг нь юу вэ гэ тэгэнгүүт Монголд очингууд чи нөгөө нэг тавьсан ус маань байхгүй штэ гэж уурлах гэдэг байгаа. Би яг л энд ус тавиад явсан штэ тэр ачиж ба. Бүх юм өөрчлөгдсөн. Тэнд нийгэм ингээл өдрөөр арай өөр болоод л. За тэгэнгүүт гадаадд байгаа хүмүүс чинь бол зарим нь яг төр зураар явж байгаа тий. Тодорхой нэг зорилго тийж очиод тэрэндээ хөрөнгөдөө буцаад харна гэсэн бол. Зарим нь бол яг тав тухтай орчныг хагаад гэр бүлээрээ ингээд тэр устаа сууршина гэсэн бодолтой ч юм. Одоо жишээ нь Чехэд бол тийм гэр бүлүүд бол зөндөө их байдаг. Тэгээд бодонгууд ч одоо тэдний санаа зовох юм нэг байгаад одоо Монголд байгаа хүмүүстэй ч юм уу энд ажиллаж байгаа хүмүүстэй өөрсдөө харьцуулаад санаа зовоод байна гэхээр миний бодлоор ерөн тэр нөгөө нэг зовлонгийн гол шалтгаан нь бусадтай өөрийгөө харьцуулаад байгаа байхгүй. Заримдаа эсвэл ирээдүйнхөө өөртөө харьцуулаад байгаа. Тийм болохоор та зөвхөн өөрийнхөө хувь зөв гэсэн алхмаа сонгоод явж байгаа юм чинь бусдтай өөрийгөө харьцуулж тэгж өөрийгөө зовоож яана вэ? Эргээд яг энэ нөхцөл байдалд авчрахад хүргэсэн тэр алхмаа санаад тэр зорилт чинь зөв байсан бол зөв замаараа явж байгаа юм байна гэдэгт итгэлтэй байгаа. Цаашдаа юу хийж болох вэ? Одоо орчин тойронд байгаа сайн зүйл маань юу лээ гэд тэр нэг одоо сэтгэлийг өргөх юмн дээр анхаарлаа төвлөрүүлвэл илүү дээр юм болов гэж бодоод. Тэгээд бас одоо нөгөө миний подкаст тэгээл Facebook пэйж хөгжүүлэл ингээ явж байгаа бас нэг жижигхэн шалтгаан тэр байгаа байхгүй юу? Миний анзаарснаар энд байгаа монголчуудын маань дийлэнх нь ингээд айгүй их цагаар ажилдаг, үйлдвэрийн хүнд ажил хийдэг. Заримдаа ингээ гэр бүлдээ цаг зав зарцуулах нь ч бага байдаг. Тим хүмүүс ч одоо нөгөө нэг гадуур дотор яваа те тэр зугаа цэнгэл хөөгд ахын ч бас хэцүү шүү дээ те. Дээрээс нь мэдээж нөгөө хилний барьяраас болоод хил сайн мэдхгүйгээс болоод энэ тэнд болж байгаа гой сайхан юмыг анзаарахгүй өнгөрөөчөд идэгч байж болох юм. Тийм болохоор ингээд энд ийм гой үнэгүй арга хэмжээ болох юм байна. Соёлын арга хэмжээ болох юм байна. Ийм гоё шинэ үзүрийн газар нэгдсэн байна энэ төр гэл те. Өөрөө үзээгүй ч гэсэн заримдаа интернетээс харсан тийм мэдээлэл эвлүүлэл пост бэлдээл постлоод байдаг байхгүй. Тэгээд энд бол нэгэнт ирсэн юм чи энд байгаагийнхаа тэр гоё сайхан давуу талуудыг нь хангалттай сайн ашиглаад аваасаа гэж бодсон доо. Тиймэрхүү юмнууд хийгээд байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ нөгөө нэг үр шумын ганц 2 хүнээс харахад л айгуу гоё болоо явчихж байгаа байхгүй. Тэнгүү чи би ч гэсэн өөрөө ялгаагүй энд анх ирэхдээ 1 жил хэлний бэлтгэлд сураал 2
жил магистраа хийгээл боломж гарвал нэг юм 2 жил ажиллал. За максимумда 5 жил болоод буцна гэсэн чинь одоо чи ингээд 8 дахь жилдээ явж байгаа байхгүй. Сургуулаач төгсч дуусаагүй те дунднаас 2 3 сургууль солиод сурч мурцсан байж идэг. Тэ энэ хугацааг бас шал дэмий өнгөрөөгөөгүй гэж одоо нөгөө сэтгэлээ дэвтэх юм маань одоо энэ нийгэмдээ ч гэсэн одоо яг чигт монголчууд гэсэн комьюнитер байгаа чи гэсэн ажил болж таарад байгаа байхгүй нэг жоохон ч гэсэн. Тиймэрхүү байдлаар хүмүүс бас яг нөгөө ойр тойрныхоо жижигхэн ч гэсэн гоё юмыг анзааруул бас жоохон ч гэсэн аз жаргалтай болд юм байна гэж бодож байсан. Би яг нэг удаа бурнаад амьдрахаа болоод өөр газар амьдарч байхдаа нэг өдөр зүгээр бурнаад идэг найзуудтай уулзах гээд очижсэн байхгүй. Тэгсэн чинь яг нөгөө нэг тийш ингээл хотуудад ер нь тэгдэж штэ төв талбай дээр ингээл янз янзын арга хэмжээ болол тоглолт моглолт болоод бичдэг. Тэгсэн чинь яг нэг тиймэрхүү тоглолт болж таарч исэн 100 болцсон байсан чинь. Тэгээ хажууганд нэг нөгөө шүү хоол идээ сууж байхдаа ингээл хүмүүсийн ингээл инээж уурж байгааг хараад хөгчм дуграал тэнд амьд хөгчмийн хамтлаг ирж мэрсэн. Яг нэг тийм 5 минутанд вау би чи яг ингээд зарим хүний хувьд бол мөрөөддөг тэр мөчтөнд байгаад байгаа юм биш үү гэж бодогдчихсон. Тиймэрхүү жижиг сажиг юмнаас бас гоё кайф авч сурах айгуу чухал амар хэрэгтэй юм шиг санагдав. Тий надаас илүү та бүр амар гоё амьдралд яг ойрхон тий бүр биелэж болохоо жижиг аргуудыг сонсогчдод хэлж өгч ийн гэж бодож штэ. Дараачийн миний нэг гадаадд амьдардаг хүмүүсийн хувьд анзаарсан анхааруулж хэлмээр санагдсан зүйл юу вэ? Тэр тусмаа таны хэл дээр хэлний барьертай хэлэн төгс биш ирж байгаа хүмүүсийн хувьд зайлшгүй анхаарах зүйл юу вэ гэхэлэр чиний яг одоо байгаа орчин бол яг энэ нийгэм бүхэлдээ тодорхойлох хэсэг биш. Жишээлбэл Монголч гэлтгүй аль улсад ч тий нэг боловсролын төвшин амжиргааны төвшнгөөс хамаарат тухайн хүмүүсийн соёлыг хүлээж авах байдал, тухайн хүмүүсийн соёл өөртөө илэрхийлэх байдал олцонгоо ондоо штэ. Тэгээд маш бүдүүлгээр хэлвэл юу вэ гэхээр би одоо бол энд ийм хар ажилчтай зэрэгцээл ажиллаж байгаа байхгүй юу? Би энтхийн сэхэтнүүд хэрхэн аашилж, хэрхэн харилцаж, хэрхэн улс төртэй ханддгийг одоогор би мэдэхгүй. За яг ингээд сошиалаас ч юм уу ингээд мэдээлэл авч гинүү гэхээс биш. Яг ийм бодит хүнтэй би уулзаж үзээгүй. Энтхийн бүр ийм өндөр давхаргынх нь тий яаж бас ямар газрууд цагаа өнгөрөөдгийг бас би мэдэхгүй. Тэгэхээр би өөрийнхөө байгаа давхаргаар энэ улсын соёлыг бас тэр чигт нь ойлгочих болохгүй байхгүй. Надад бас таньдаг хүн ярьж ирсэн яг энд амьдардаг хин ярьж ирснийг сайн санахгүй. Би нөгөө нэг яг тэр ажил хийж байгаа хүмүүсийг ингээл монголчуудтай ярихаар ингээд чийхүүдийг амар муулж яриад байхаар л гайхаад идвэсэх. Би ерөөсө тийм хүмүүстэй таарлаж байгаагүй болох. Би ч анх ирэл хэлний бэлтгэлгээл баахан багш нартай нэг жижигхэн хотод байж байгаа. Тэгээ хотынх нь иргэдэн гэсэн чинь баахан нөгөө нэг аршаан суглалын хот болохоор баахан эмээ өвгөнөр л гэж идэг. Тэгээд дараагаар нэг сургуульд орсон чинь дандаа ингээд багш нартай харьцаа. Тэгээ нэг би өвдсөн чинь имлэг гэл баахан эмчнэр нартай харьцаа явцсан. Тэгээд гайхаад байсан чи яг л чиний хэлж байгаагаар ингээд давхарга одоо уул нь тэгж ярих муухайдаг гэхдээ бодит байдал тийм байна те. Давхарга болгоноос хамаарат хүмүүсийн хандлага харилцаа адилгүй байдгийг ялцчихвал үний юм бил. Тэгэхээр яг чиний хэлдэг үнэ шүү. Аль болох юм олон төрлийн хүмүүстэй харьцаж үзээд те санта муутай аль алинтай танилцаж ийм өргөн хүрээнд дүгнэлт хийж явах хэрэгтэй юм шүү лээ. Дээрээс нь соёлын ялгаа гэж юм бас айгүй их байна. Одоо нөгөө зарим зүйл тэр хүмүүст амар инээдтэй байдаг те ингээд жок хийгээд хэлэхэд тэр нь манус тийм доромж юм шиг болоод ирчдэг ч юм уу те яг нөгөө соёлын ялгаанаас болоод эсвэргээрээ магадгүй бид нар ингээ энийгээд өнгөрөх юм тэднэрт бол амар бүдүүлэг эсвэл доромж байдаг ч байж магадгүй. Тэгээ нэг тиймэрхүү санагдсан юм дээр ингээд айгу хувь хүн дээрээ хүлээж аваад авах ер нь нэг шаардлагагүй юм. За зүгээр ялгаатай л сэтгэдэг юм байна да гэх. Монголчууд хоорондоо харьцахтаа ч гэсэнтэй ингээд нэг фэйсбુક дээр нэг юм сонин коммент нэтэрэг л постуудад ор байж идэг ч те. Тэгээд танаас шал өөр шал дургуугүй ч хүргэмээр ч юм уу эсвэл хүүхнээдэг ч хүргэмээр ч юм уу коммент байж байл. Окей энэ хүн бит хоёрын одоо нөгөө нэг мэдээллийг боловсруулдаг те тэр хандлага нь шал өөр юм байна да гэл тэгэл нэг сайхан тайвнаар хүлээгээд авчих чи ер нь ингээд айгүй олон зовлон гитэлгэх боломж юм байлээ штэ. Тийм гэхдээ яг тэр нөгөө нэг нийтлэг ярьж байгаа зүйлийг ч юм уу зүйл ингээ хүмүүсийн хэлж байгаа зүйлийг яг хувь хүн дээр хүлээж авдаг бол бас монгол хүний онцлог юм байна гэж би бодоод байгаа шүү дээ. Тийм үү? Тийм. Ийм онцлог бас миний хувьд өөр ямар орны хүмүүстээр анзаарэгдсэн бэ гэхээр нэгт Ирландод өөрсдөө. Ирландод өөрсдөө. Хоёрт Африкийн орны хүмүүс. Ботсвана. Надад нэг Ботсвана найз байдаг байсан. Тэр мэр бол яг ингээд байгаа зүйлсийг яг өөрийнхөө соёл дээр хүлээж аваад тэрэнд айгүй агрессив хариу үйлдэл үзүүлж мүзүүлэх гэдэг юм шиг надад санагдчихсан. Тэгээд ерөнхийдөө надад Ирландууд монголчууд соёлын хувьд төсөөдөө байж болох айгүй олон зүйлүүд байгаа юм байна гэж боддог. Яагаад гэхээр бид нарт чинь өвөр Монгол
Монгол гэл тэгэл тэрийг ингээл холиол байдаг хүмүүс байдаг штэ гадны улсууд тий. Та нар өөр монголчууд та нар тэгэхээр хиттийн нэг хэсэг гэсэн үг үү гэл. Тэгээ бид нар тэрэнд бүр ингээл амар ийм гэж хүлээж аваад тий. Цогч шүү би чамааг гэдэл бараг л ингэж хүлээж аваад байдаг. Тэрнтэй ижилхэн Ирланд ч одоо нөгөө Белфастууд гэж байгаа. Тэр нь Английн нэг хэсэг. Умард Ирланд тий. Тий, Ирланд. А гэтээ Английн нэг хэсэг одоо ч хിവэрэ байгаа. А гэтэл бүгд найрамдах Ирланд улс гэж тусдаа бие даасан улс тусгаар улс байгаад байдаг. Тэр мөрний талаар ингээд ярингууд Ирланд Белфастуудыг та нар яаж хүлээж авдаг вэ? Белфастуудыг Ирландууд гэж та нарыг хүлээж авдаг уу мавдаг уу гэдэг хийнгүү тэрэнд гаргаж байгаа хариу үйлдэл бас яг манайханд ажиллах юм шиг. Тэгээд маш олон соёлоо нөгөө нэг хулгай даалнараа бас тэрэндээ айгүй эмзэгэлдгээрээ ижилхэн юм шиг санагдчихсан. Яагаад вэ гэхээр бид нар нөгөө нэг англих гэдгээр нь мэддэг зүйлүүдийн оригин нь Ирланд байгаад байдаг. Анх Ирландаас үсэлтэй, анх Ирландаас гаралтай маш олон зүйлс дэлхийд дахина англих гэж танигдсан байдаг. Ирландууд тэрийг нөгөө нэг мэдээд байгаа цөөхөн хүмүүсийнх нь нэг нь Ирландууд л байгаа шүү дээ. Би бол нөгөө нэг танах хятадуу гэж сууж байгаатай ижилхэн англих гэдгээр нь мэдээд байдаг. А гэтэл Ирландууд чи эн чин манай юм шүү дээ. Ингээд манай ancestor-ууд гаргаж ирсэн гэдэгтээ ингээд байгаа нь манайхантай айгу төстэй юм шиг санагдчихсан. Сонирхолтой тий. Тийм нэг өмчөрхөг хамгаалах, үндэстний харах үзэл нь нэлээд төстэй байж болох үс гэж бодож ирсэн. За эргээд юу яа? Эргээд сэтгэл зүрэг орё. Харин тий. Чамд бас яг ингээд юу гадаадад амьдардаг монголчуудын сэтгэл зүй тулгардаг асуудлууд гэж бодож байхад ярмаар санагдчихсэн юу вэ? Тэг нэг ч өрдөөсөө тэр одоод өрдөөсөө амьдарч чаддггүй ингээд орчиндоо тий Монголд байдаг нэг ундармаа гэд ингээд өөрийгөө хуваацсан байдгийг ярьчмаар санагдчихсан. Нойрыг ярмаар санагдчихсан. Ямар ч сан ярьлаа дурдлаа. Би тэр нөгөө нэг хиний подкастыг үгүй YouTube-ийг бас жишээ авах гэжсэн. Сүүлд би нөгөө нэг Ардиана Жижи гэдэг охины YouTube-ийг үзчихсэн байхгүй юу? Тэр охин Америкт амьдарч агаад одоо Монголд Америкт нэлээд олон жил амьдарч агаад одоо дөнгөж Монголд амьдарч эхэлж байгаа. Охин тэгээ Монголд амьдрах ямар байна гэдэг талаараа ярьсан бичлэг хийсэн байсан. Тэгэхээр би ингээл эргээд очиход л миний бүх юм Монголд байгаа гэдэг менталитетаар Америкт амьдарсан. Аав ээж маань Монголд байгаа. Найзууд маань Монголд байгаа. Миний үн цэнтэй гэсэн юм болгон Монголд байгаа. Би зөвхөн гадны орнд амьдарч ин гэдэг менталитетээр амьдрал байсан байна. Тэгээ эргээд ирэхэд би бас миний өсөж хөгжсөн одоогийн миний намайг бий болгосон газар Америк гэдгийг бид ойлгож байна гэсэн юм регрет явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээл чи энийг нь одоо энд ирсэн бол чи одоо гадаадд байна. Тэг чи одоо энд байна гэдгээл хүлэмжшүүрнэ. Чи ердөөсөө тэнд үлдээгүй. Чи тэнд очиод амьдралч үргэлжлэхгүй. Тэнд нэг ингээд амьдралыг ингээд пауз гэдэг товч тавьчаад эргэж очиод үргэлжлүүлэх юм шиг л бодоод байгаа нь айгүй том алдаа болоод байгаа байхгүй. Яг юм нэг өөрийгөө параллел ертөнцид хуваагаад байна гэсэн үг яхаа нь шүү дээ. Тийм. Тэрийг дахин хэлмээр санагдаад байна. Яг л одоодоо л байх хэрэгтэй шүү. Одоодоо л амьдрах хэрэгтэй. Чи хаан ч ямар ч нэг зүйл төр пауз аваагүй эргэж үргэлжлүүлэх амьдрал гэж чамд байхгүй. Яг одоо чиний амьдрал энд одоо чамтай зүг үргэлжлээд явж ийн л гэдгийг хэлмээр санагдаад байгаа. За тэгээ одоодоо амьдрахад юу нэг айгүй чухал юм байна. Байж болох тэр нөгөө кайф авч болох те жижиг сажиг юмнаас хүртэл кайф аваад тэгээд би зүгээр өөрийнхөө нэг юу типийг бас хэлчихье гэж бодлоо. Энд чинь нөгөө нэг нар харах айгүй хоорхон байдаг гэж тэгж штэ те. Өвлийн уйлрал болохоор ерөөсөө нөгөө үдээс өмнө нэг хэсэг нар гараад үйл гараад тэгээд бүдээчтэй штэ ихэнх өдөр. Тэгэхээр ер нь ингээл нар харах юм бол бас 5 минут чамаагүй те гадаа гараад наран зогсоод ингээд нэг гоё тайвшраад бүх юм амартаад тэгэх бас айгу гоё байдэн шүү туршаад үзээрээ дурсаж байгаагүй болвол тэгээд ундармаадаа маш их баярлалаа хэрвээ маань сонсогчд ундармаг дахиж оруулмаар байна гэж бодчих хэлээрээ бас асуумаар юм байвал бичээрээ битээр оёс нөгөө ихтгэлийн хэсэг дээр нэлээ удаад те тэлцүүтэй холбоотой юм арай богинохон ярьчих шиг боллоо те тэгэхээр хэрвээ манай сонсогчдод асуулт байгаа бол асуугаарай тэгээд ундармаа бол дахиад ороход нэлттэй үстэй. Ой, станэлттэй. Дахиад л тийм ээ, жоохон ч гэсэн хөв нэмэр оруулах нь гэдэл худлаа яриад л ярих хэрэгцээгээ хангаад л суужи. Тэгээд одоотой амьдраарай. Одоодоо л амьдрахыг хичээгээрэй гэж айгүй хэллээ. Таны зүгээс тийм тип, тэ хак санал болгож байгаа маань. Би юу хэлмээр байна гэхэлэр ирээдүйд амьдрахаас зайлсхийгээрэй гэж хэлнэ өөр үгээр. Тэр нь ер нь гадаад ирж байгаа хүмүүс маань айгүй өндөр том зарилгыг тавьсан байдаг учраас тэрийг ингээл хараад тэрнийхээ ардаас гүгээл ингэхгүй л болохгүй, ингүүл ингэхгүй бол болохгүй гэд ингээд тэрэндээ санаашраад тэр нь маш олон өөр сэтгэл зүйн тавгүй мэдрэмжүүдийг дагуулад байдаг л да нөгөө стресс, түгшүүр, эсвэл өөрийгөө чамлах те хангалтгүй байх гэж бодох бодол ч юм уу эднэрийг дагуулад байдаг. Тэгэхээр тэмдэглэх төлөөрөө гэж хэлнэ. Юуг тэмдэглэх вэ гэхээр би яг одоо юу хийж байгаа вэ? Ирээдүйхээ төлөө сайн
удажин, сайн нойр авчин, хилээ сайн давтжин, тэ? Би 7 өдрийн 20 цаг ажиллаж гин. Дансандаа тэдэн төгрөг хийж гин. Тэр нь их байна уу, бага байна уу хамаагүй, тэ? Яг чи ирээдүйнхөө төлөө яг юу хийж байгаагаа сайхан оройдо биччих. Жижиг байсан ч хамаагүй тийм. Тийм жижиг байсан ч хамаагүй, утсан дээр байсан ч хамаагүй, ямар ч юм биччих. Тэг чи тэрийг хараад санаашрах хэрэггүй, санаа зовх хэрэггүй. Яг одоо би ирээдүйнхөө төлөө угаасаа хийх ёстой зүйлээ хийж байгаа. Харах ёстой чиглэл рүүгээ л харж байгаа гэдэг тийм нөө хоосон санаа зовлт, хоосон айдсаас чамайг ангижруулахад том өрнөлөөтэй байх болно гэж зөвлөж байна. Тэгээ манай сонсогчид түрүүн бас анзаарсан багт ундрмаа маань боловсролын сэтгэл зүйч гэж ярьсан. Тэгээд манай ЧЕКТОК Монгол оюутан залуусын холбоотой хамтраад урд нь бас яг гадаадад хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа эцэгчүүдэд зөвлөмж ингээ видео хэлбэрээр өгчээсэн. Тэрийг манай оюутны холбооны сувгаас үзэж болно. За тэгээд дараа нь бас ундрмааг подкастт оруулъя гэж бодож байгаа бол тэр талын тэр чиглэлийн асуултуудыг ч гэсэн асууж болно шүү. За тэгээд ундрмаадаа маш их баярлалаа. За урьсанд маш их баярлалаа. Эргэж уулзлаа. Баярлалаа. За тэгээд эргэн уулзлаа. Баярлалаа.